Дэлхийд инх тайван ноёрхох үед Мөнхлийн хаан гарч ирэн бүхий л зүйлийг устгаж бүх зүйлийг эхнээс нь дахин эхлүүлдэг гэдэг домог бий. Харин манай анимын гол дүр тэр домогт гардаг Мөнхлийн хаан гэгч нь болоод өөр ертөнцид дахин төрөх болно. Гэхдээ манай залуу домог ёсоор бүхнийг устгаж бүхнийг дахин эхлүүлэх болов уу? Энэ удаа та нарт шинээр одоо гарч эхэлж байгаа Мөнхлийн соёл иргэншлэр дэлхийг эзлэх нь гэх шинэлэг сонирхолтой гоё аним ярьж өгнө. Аним маань өвчтөе учраас эмнэлгийн өрөөнд өдөр шөнөгүй тоглоом тоглож суух нэгэн залуу нэг өдөр тоглоомоо тоглоод донтоод сууж байхдаа гинэт өвчнийхээ улмаас өөд болж тоглодог байсан тоглоомынхаа ертөнцид чөтгөрийн соёл иргэншилтэй Майнагура захирдаг бурхан болж дахин төрж байгаагаар эхэлдэг. Мөнхлийн бурхан болсон манай гол дүрийг Такута Ира гэнэ. Дахин төрсэн Такута анх нүдэ нэхэд хамгийн хайртай тоглоомынх нь хамгийн хайртай дүр болох Атау өөдөөс нь хаан таан гэж гараад ирнэ. Такута тоглодог байсан тоглоомынхаа ертөнцид өөрийгөө дахин төрсөн гэдгээ Атауг харсан дээрүүд ойлгодог. Атау манай залууг та бол тоглоомын номер 1 домогт тоглогч тун гайхалтай нэгэн хамтдаа олон удаа ертөнцийг эзлэн авсныг олон удаа тоглоомод ялагдсныг гээд би таны тухай бүгдийг нь санаж байна. Эндэх хаанах гэдгийг мэдэхгүй ч хаанч байла хоёулаа хамтдаа эндээс бүхнийг дахиад шинээр эхлэж зөвхөн өөрсдийн хаан тулсаа байгуулцгаая хаантан минь гэхэд Такутач тийм ээ тэгэлгүй яах вэ хамтдаа хаан тулс байгуулцгаая гин. Тэгснэ миний нэр бол бохир шаврын Атау дэлхийг сүрүүлэх шаврын үр төлөө. Энэ мөчөөс эхлээд миний бие миний сэтгэл таних гэж Атау өөрийн төлөлийн үнэж байдлаа баталсан сүртэй юм хэлнэ. Гэхдээ хэлчихэд бас ичээд байгаамаа. Такутач дутах юмгүй миний цорын ганц хосгүй албад минь миний үнэн жанд хоёр дахь тарих минь хоёулаа хамгийн муу ярийн улс боловч дотоод үйлдвэрлэл төвлөрсөн нэг талыг барьсан улс байгуулнаа. Тийм ээ бүтээцгээе ей гэл жоохон галз орно. Такута юун төрөнд ойр хавийг судлуулахаар албатаа дуудаж орчноос судлуулахаар явуулдаг. Мань хүн албатынхаа харж байгааг давхар харж чадна гэж байгаамаа бас. Өөрт байгаа 200 шидийн хүчнээсээ сая 100 албатаа дуудахад ашиглажглаа. Одоо үлдсэн 100-аас анхны бааз суурин газар байгуулахад 20-ыг зарцуулна. Цэргийн хүч болох дайчдыг дуудмаар байгаа ч шидийн хүч маань даанч хүрэхгүй гэж төлөвлөж байтал Атау цэргийн хүчний хувьд бол би хичээнэ гэж хэлмээр байгаа ч одоогийн надад найдалтгүй л дээ гэдэг. Баатрийн дүр болох Атау цаг өнгөрөх тусам хүчтэй болох боловч яг одоо бол ямар нэгэн хүчтэй дайсан гарч ирвэл амархуу ялагдана гин. За харин нөгөө талд орчны судалгаа хийхээр явуулсан нөхөр маань юу болж байна гэд хартал юу вэ? Өдий хүртэл явахдаа хоол болчхоор юу ч олж хараагүй. Амьд амтан бүх хил мангас нэг ширхэгч байгаагүй байсан байдаг шүү. Такута ямар хачи юм бэ? Ийм газар бас байдгаа гэж гайхаал байж байтал хажуугаас нь Атау нэмэр болохгүй байгаад уучлаарай гэхэд Такута чи миний хажууд байх төдийд л хангалттай гэж бараг л Ромео Жулиет болоод уянгалж байтал нөгөө талд өсөж үхэх гэж байгаа туйлдж ядарсан харанхуй ээлбүүд үзэгдэнэ. Такута харанхуй ээлбүүдийг харчаад энэ газар өөр улстай хил залгадаг эсвэл колони энтер бол маш том асуудал болох нь би дайн хийж ядаргаатмааргүй байна шүү дээ. Энд чин одоо хамгийн муу эхлэлийн цаг байна штэ гэхэд Атау дайн гэдэг чинь зэрлэг хүмүүсийн хийдэг зүйл шүү дээ. Дайн болвол тэр үед хамтдаа зогтцгаая гэдэг. Такутач тийм шүү. Чиний зөв. Эхлээд харанхуй элбүүдийг ажиглангаа дахиад жоохон эргэн тойрноо судлаа. Бүр болохгүй бол хол зогтцгаая гэв. Атау хоёулаа хамт зогтох байх нэ? Ойлголоо хаантан минь. Эй оо гэлээ. Дахиад жоохон галзуурна. Тэгсэн энэ үед гинэт ойгоос харанхуй элбүүд гараад ирдгийн. Угтаа энэ элбүүд хоол хүнс болцохоор зүйл хайгаад явж байсан байдаг. Манай хоёрт таарахаасаа өмнө элбүүд дундах нүдний шилтэй эмүрүү гэдэг арай юм хум уншиж судалдаг нөхөр нь амьд амтан бүх хил мангас нэг ширхэгч байхгүй энэ хараалт ойд муу ёрын ямар нэгэн зүйл битүүмжлэгдсэн байдаг гэж сударт бичигдсэн байсан.
Тэгэхээр ямар нэгэн зүйл нь амтанг өршөөдгүй аимшигтай зүйл гэж дуулсан. Тийм юмтай таархаасаа өмнө буццаая гэж сануулж байсан боловч энэ салааны ахлагч Гя гихч үгүй тийм юм байдгүй юм а гэд цааш явахдаа манай хоёртой таарчгаж сонноос ээлбүүдийн нүдэнд манай хүн маш хорон аимшигт оршихуй болж харагддаг за. Ээлбүүд айсандаа манай хүний өмнө цөгдөж арай удирдахч бололтой нөхөр нь би бол харанхуй ээлб Мазарам овгийн дайлчдын ахмад Гя Нагуб гэдэг нэгэн байна. Таныг эрхэмсэг хүчрэг нэгэн гэж харж байна. Юуны өмнө энэ ойд зөвшөөрлгүй орж ирсэнд гүний хүлцэл өчмөр байна гэдэг. Атавуу зөрүүлээд ямар шалтгаантай болоод энд юу хийж явж байгаа юм гэж асуухад өөдөөс нь тэгсэн ингэсэн тэгээд гэд амар норшсон юм ярьж Атавын уурыг хөдлөсний дараа нэг юм товч тодорхой ярина. Бид нар газар нутгаасаа хөөгдөөд очих газаргүй болоод энд ирсэн юм. Замд хоол хүнс дуусаж хэдэн өдрийн турш юу ч идээгүй. Тиймээс идэж болохоор зүйл хайж яваад энэ хүртэл ирчихлээ гэдэг. Салааны ахлагч Гя юу ч буруу хийгээгүй атал яагаад бид нар ингэж зовж зүдрэх ёстой юм зүгээр амар амгалан амьдрах газар хүссэн төдий байтал гэж дотроо үглээд байж байтал яриагийн сонссон Такута харанхуй ээлбүүдийг өрөвдөж алим гаргаж өгдөг. Сонноос энэ ертөнцид алим гэдэг жимс огт байдгүй ба ээлбүүд алим гэдэг жимс анх удаага харж байгааны нэж. Ахмад Гягаас бусд нь амттай байна. Үнэхээр амттай байна гэд амдархан нөлбөс туслуулан эзэцгээв. Такута лир хүртэл байгаа шүү гэж бүр лир нэмж өгдөг. Тэгсэн атал стил Ахмад Гя иддэгвэ. Бид нартай адил зогтож ирсэн хүмүүс байгаа. Тэр дунд бяцхан хүүхдүүд ч гэсэн байгаа. Хүүхэд минь бидний хүүхдүүд өлсөж байгаа. Хэдэн өдрийн турш юу ч идээгүй бүгд турж идсэн байгаа. Тиймээс энэ жимсийг өөртөө биш тэдгээр хүүхдүүдэд өгмөр байна гэж хүсгэд Такута бүр уяраад өрөвдсөндөө амар их арай л дэндүү юу гимээр их хоол хүнс жимс ногоо гаргаж ирээд өгдөг. Гэхдээ Атавуу бөө уур шидийн хүчээ ямар ч хэрэггүй юмд зарцуулаад байна гэж. Ээлбүүд гар сунган туслах нэг ч хүн үлдээгүй байтал бидэнд энэ эрхэм туслалаа гэд бөө баяр болоод бүгдийг авч явж дийлэхгүй болохоор чадах хэмжээгээр нөхөд рүүгээ нүур бардам хоол хүнсээ авч очдөг. Харанхуйн ээлбүүд бүгд бөө баяр болж уйлаа мэйлэн болцгоноо. Ээлбийн Ахмад Гя хаанаас яаж ийм их хоол хүнс авч чадснаа бусдаа хэлэлгүй нууцлахаар шийддэг. Орой болоход Гя дээр удирдахч бололтой Мортор настан хурж ирнэ. Энэ шүүслэг хосгүй гайхалтай жимсийг хаанаас яаж олж авсан юм гэж шалгахад ангүндх домогт гардаг нэгэнтэй уулзсан юм гэж хариулна. Удирдахч Мортор мөнхлийн хаантай уулзсан гэж үү хэмээн уулга алдан. Тэгэд хоол хүнсний төлөөсөнд юу өгсөн юм гэж асууна. Гя шударгаараа юу ч өгөөгүй гэж хариулахад Мортор юу гэсэн үг вэ? Муу ёрын оршихуу ямар ч төлөөсгүйгээр тусламж үзүүлнэ гэж санаа юу? Чи галзуураа юу гэхэд Гя тэр эрхэм биднийг өрөвдөж өгсөн юм гэж хариулна. Мортор харанхуйн ээлбийн удирдагч болох би хаантай хэлэлцээр хийе. Иймч гэлээ би чин 200 жил амьдарч байгаа нэгэн шүдэг гээд маргааш манай хүн рүү очихоор болно. За нөгөө талд Атавуу манай хүнийг өвдөг дээрээ суу. Чи шидийн хүчээ ямар ч хэрэггүй юмд үржиглээ гэд буур. Гэхдээ Такута чи миний хажууд байхгүй бол болохгүй гэж хэлэн Атавын айшийг амархуу засчихна. Ганц хоёр үгэнд нь амархуу уйсч муйраад Атавуу бол манай хүнд ухаангүй дурлцсан юм байна уу. Такута саяны ээлбүүдтэй би баг ярьж чадсангүй. Хараад байхнаа би чин харилцааны доголдолтой юм байна штэ гэж хэдий бодсон боловч цаашдаа юу хүлээж байгааг мэдэхгүй л байна да. Маргааш нь болоход Мортор бид нар эндэ байгаа л байвал энэ байдлаар бүгд өлсөж үхцгийх нь энэ чихтэй ойгоос гарлаа гэж бодоход маргаашийн хоолчгүй тэнмэл амьтад болоод дуусцгаана. Тиймээс бид амьд үлдэхийн тулд хааны хүч чадлыг зээлхээс өөр сонголтгүй хаантай хэлэлцээр хийе. Хорон оршихуй төлөөс нэгэх нь энэ ертөнцийн зам ёс. Мөхлийн хаан хоол хүнсний хариуд юу ч нэхэж магаад бэлтгэлтэй байгаараа химээгээд Гяг дагуулад хаантай уулзахаар хөтлөнө. Саяны яриг шавж нөхөр маань хажуугаас нь сонсож байсан байдаг. Сонсон зүйлээ хэлэхээр шууд Такута руу очиж
харанхуй элбүүдийн удирдагч тантай уулзаж хэлэлцээр хийхээр нааша ирж байна гэж сонсон зүйлээ дуулгана. Такута ирж байгаа элбүүдтэй би хэлэлцээр хийж чаддаг л байгаа даа гэж санаа алдахад Ату би таны оронд хэлэлцээр хийе. Тэхийн бол та сүр жавхлантай хүчрэг харагдана шүү дээ гэдэг. Такута ч зөвшөөрч Атуд хэлэлцээрийг даатгана. Ингээд нөгөө хоёр маань ирлээ. Удирдагч Мортор өөрийгөө хэн болохоо танилцуулж хоол хүнс өгсөнд талархлаа илэрхийлдэг. Мөн манай Такутагоос таны нэр алдрыг мэдэж болгосон болов уу гэж асуухад Ату ийхүү хариулна. Мөхлийн захирагч Суйрлийн хаан Ира Такута сама. Ира сама эсвэл Ира Такута сама хэмээн дуудаарай. Мөн бас миний нэрийг Ату гэдэг. Такута сама бид хоёрын байр суурь өөр учраас адилхан хүндэтгэж дуудаж болохгүй шүү гэж хариулна. Хөгшин Мортор Ира Такута сама Ату доно нэрийг тань овог угсааныхаа сэтгэлийн гүнд сэлэх болно гэдгээ амлаж байна. Мөн хаантны өгсөн хоол хүнсний ачийг яаж хариулах вэ? Яаж хийгээд хариулмаар байна гэхэд Такута Атуд аль талдаа ашигтай шудраг байх үднээс өргөл авъя гэдэг. Ату хэлснийг дамжуулж баярлцгаа та нараа хаантан энэ удаагийн өргөлийг солилцоо гэсэн хэлбэрээр хүлээн авна хэмээн альтглаа гэдэг. Гэхдээ яг ямар төлөөс авах дааж мэдэхгүй ингээ хэлчихсэн байдаг за. Нилийн тэгээ тэнглэлцэж байгаад ойн гаднах ертөнцийн талаарх мэдээллийг өргөл болгон авахар болно. Мортор тэглгүй яах вэ? Би өөрийн биеэр харж байсан, сонсож байсан бүх зүйлээ өргөн барья гэдэг. Ату за тэгээд хэлчихэд энэ ойгоос өтөр түргэн явцгаагаарай гэхэд Мортор сандран хаантангийн ноёрхох энэ ойд үлдэхийг зөвшөөрвөл тэрнээс илүү баяр баясгал байхгүй юмсан гэдэг. Ату тийм зүйлийг хаантан хүсэхгүй гэж хэлэн элбүүдийг ойгоос хөөх гэтэл Такута энэ элбүүд ойгоос гарлаа л болоо энэ янзаараа бүгд өлсөж үхцгэн. Ер нь улс байгуулах гэж байгаа юм чин нэг мөсөн харанхуй элбүүдийг улсынхаа иргэд яагаад болгож болохгүй гэж бодон Морторт та нар манай улсын иргэд болооч гэсэн санал тавина. Тэгсэн Ату Такутагоос ингэж болохгүй штэ. Та юу бодоод байгаа юм бэ гэж асуухад Такута харанхуй элбүүд чин угтаа мууч биш, сайнч биш оршихуу. Тиймээс цагаачдыг хүлээн авдаг системийг ашиглая гэж бодлоо. Хэрв тэд нарыг цагаачдын хуваар улсдаа хүлээн авбал тоглоомын дагуу бол бид хоёртой адил хорон оршихуй болж хувирах ёстой гэдэг. Ату зүрүүлээд хэдий тийм ч гэлээ бид хоёрын улсын иргэд болох хүн дүрст нарын хажууд төрөл зүйл нь үнэхээр ялгаатай. Дотоод зөрчилдөн үүсгэх боломжтой шүү дээ гэж хариулахад Такута тийм ээ. Тийм эрсдэл байгаа. Гэхдээ хүн дүрст нарын гадаад төрөх жоохон заваа штэ. Чи сайн боддоо хүн дүрстэнгээс өөр иргэдэггүй амьдралыг чи тэсэж чадах юм уу гэж асуухад Атугийн царай гинэд өөрчлөгдөж хүн дүрст нар чин олигтойч ярьж чаддаггүй ядч байхад төрхөн нэг л сэвтэй сэтгэл санаанд муугаар нөлөөлдөг гэд харанхуй элбүүдийг улсынхаа иргэд болгоё гэдэг саналыг зөвшөөрөхөр болно. Тэгээд хаантан минь улс байгуулах бодолтой байгаа. Тэр улсын иргэдэнд болох юм бол та нарыг хамгаална хэмээн айлтглаа гэж үгийн дамжуулна. Мортор бид нар иргэдэнд болвол бидэнд юу тохиолдох вэ? Арай мангас болоод хувирчихгүй үсттэй гэж асуухад Ату шулуухан хэлэхэд та нар хорон оршихуй болно. Аль замыг сонгох нь та нарын өөрсдийн чинь шийдвэр. Юу ч болж магадгүй гэсэн юм хэлнэ. Мортор өөр сонголт бидэнд үгийн байхгүй хэмээгээд зөвшөөрдөг. Харин одоо Такута болон Ату хоёр маань харанхуй элбүүдийн байрлаж байгаа газар руу очиж элбүүдийг улсынхаа иргэд болгохоор явж байгаа нь эцэст нь байрлаж байгаа газар нь ирлээ. Хааны синти хүртэл бэлтчихсэн бүгд сөгдөн хаантан минь гээл манай хүнийг их л хүндэтгэлтэйгээр огтж авна. Хорон ааврагийн тесэлгүй ухаан алдсан элбүүд хүртэл харагдана. Ату үйл ажиллагааг эхлүүлж харанхуй элбүүдэд
Ийхүү та нарыг манай улс Майнагурагийн иргэд хэмээн хүлээн авч байна гэж үг хэлсний дараа Такута харахун элбүүдийг бүгдийг нь улсынхаа цагаач иргэд болгохыг зөвшөөрч байна гэдэг товчон дээр даран иргэдээ болгоно. Харахун элбүүд хорон оршихуй болох үйл явц эхэлж элбүүд өөрсдийн хамгийн бараан аимшигтай сэтгэлийн шарах болсон дурсамжуудаа эргэн харж бид нарыг дарлаж гимтээж үн цэнэгүй амьтад гэж доромжилсан нөхдүүдийг үзэн ядаж байна. Маш их гомдож байна, хэцүү байна гэсэн мэдрэмжүүд элбүүдэд мэдрэгдэнэ. Тэгээд сүүлд нь гэхдээ одоо бидэнд Ира Такута самаа байгаа. Агва бидний хаантан биднийг хамгаална хэмээн бөөн баяр хөөр болон уйлаа мэйлэн болцгоо. Ийхүү Майнагура гэдэг улс байгуулагдаж манай залуу албан ёсоор хаан боллоо. Гэтэл юу болох нь энэ вэ? Такутагийн царайг нь хартаа. Мортор хөгшнөөс авсан газрын зургийг харсан Такута үгүй хамгийн муу эхлэлийн цэг байна штэ гэж жоохон хүүхэд шиг газар тоглочихно. Яасан бэ гэсэн энэ төвд хоёр том улс байдаг. Нэгдүг нь сайн бурхан Арласыг шүтдэг хүн төрлөختний ариун хаант улс Курария. Хоёр дахь нь байгалыг шүтдэг эльф нарын улс. Нэг ёсондоо энэ хоёр улс хоёулаа сайн талыг барьсан сайн улсууд. Хэрвээ бид нар хорон улс болчихвол энэ хоёр улс биднэр лөө дайрах магадлалтай. Өөр улстай сөргөлтгөөр хүн хүч бидэнд угийн байхгүй. Эн чин хамгийн муу эхлэлийн цэг гэж орилон хэвтэж байгаа нь энэ аж. Үүнийг мэдээд Атууч мөн адил газар тоглочихно. Байгалийн баялаг гээд юу ч байхгүй энэ хувхаа хоосон хараалт ойд яаж улс байгуулах юм гэж шанална. Гэхдээ харахун элбүүдээр сул талаа яаж хийгээд нөхөөд нэг юм болох байлгүй гэж байтал удаачгүй муу хүнийг дурсахаар гэж харахун элбүүд гадаах ертөнцийн талаарх мэдээлэл өгөхөөр хурж ирнэ. Мортор болон Гягаас гадна нөгөө юм хом уншиж судалдаг гэд байсан Эмүрүү хамт ирсэн байдаг. Гиа Эмүрүүг юм уншиж судалдаг улсын мэдээлэл домгийг сайн мэддэг мэдлэгтэй нэгэн учраас хаантанд нэмэр болох байх гэж бодон авчирлаа гэдэг. Ату за тэгэхээр та нарыг Майнагурагийн засаглалын төлөө төрийн албанд томилох болно. Мортор голчлон удирдлагын тал дээр ажиллана. Шид ашиглаж чаддаг гэхээр чин найдаж байгаа шүү. Харин Гиа энэ хэвээрээ дайчдын ахлахаар ажиллаж Майнагурагийн дайчдыг удирдах эрх мэдлийг бүрэн олгоно гэдэг. Гиач бөөн баяр. Хаантан минь тушаавал ямар ч дайсныг нэн дээр хороож жадар зон цогцыг нь игнүүлж харуулъя гэж мөхлийн хаантан хүртэл айхаар зөөл хэлнэ. Такута дэ энтер гээд зэрлэг ямаа гэж хэлэхэд Ату үгийн давхарлаж хаантан их тайван илүүд үздэг гэж хэлнэ. Гиа яагаад суурлийн хаан их тайван баримталдаг билээ? Би хийм сонсоод байна уу да гэж сонсон зүйлдээ бүр итгэж өгдөггүй за. Ату эхлээд хангалттай сайн амраад ав. Тамир тэнхээтэй болсон үед чин орон сууц байшин барилга байх ажлыг эхлүүлэх болно гэдэг. Мортор чин сэтгэлээсээ талархаж байна. Хүч чадлаараа бахархдаг Гягаас ялгаатай нь миний эрдэм мэдлэг яг одоо хэрэг болж чадна шүү гэж бялтуурчлахад Гя муу хөгшин төгзөг надаас илүү гарна гинэ гэд зөрүүлээд хаантаа би энэ хөгшин яснаас ялгаатай нь тамир тэнхээтэй байгаа учраас амрах ямар ч хэрэггүй гэдэг. Ату хараад байх нэ тамир тэнхээ сайн байгаа бололтой. Юу хий гэж тушаах уу? Такута сама гэж асуухад Такута эг сүрэлгүйгээр тодорхой хэсгийн газрын модыг ашиглаж барилга бариулъя гэд мод ашиглан барилга бариулахаар болдог. Гиа дахиад хийм сонсоод байна уу да гэж толгойн иргэн. Сүрлийн хаан байж ой модыг сүрэлгүй мүү да гэж сонсон зүйлдээ бас л итгэж өгдөг. Такута за тэгээд хичээгээрээ мод тарихаач бас мартуу зай гэж хэлтэл нөгөө гурав мод тарих гэсэн үгэнд нь шокорж, зочирдож,
мод тарина гэж яг яадаг зүйл вэ гэж бүр гайхаж асуув. Нөгөө талаас Ату Такута хоёр ч гайхсанд нь гайхаж нээрэнгээс мод тарих гэдгийг мэдхгүй гэж үү гэд Ату цэргийн шид 6 агуу элемент гэдэг үг сонсож байсан уу гэж асуухад Мортар 6 биш 4 агуу элемент гэж мэднэ. Эмүрүү цэргийн шид гэж бусад улсуудаас ч сонсож байгаагүй гэж хариулдаг. Ату энэ ертөнцийн шидийн технологийн төвшин 6 агуу элемент ч хүрээгүй хоцорч яваа доод төвшнийх байх нэ. Тийм бол эсэргээр хөгжүүлэх юм бол бусад улсуудаас төрүүлж хөгжих боломжтой юм байна гэж хэлээд нөгөө гуравт мод тарих талаар хэлж өгдөг. Мод тарих гэдэг нь мод тайрах үедээ мод суулгаж байгаль орчноо хадгалахыг хэлдэг юм. Хангамжаа хадгалж үлдэх нь маш чухал үйлдэл юм гэдэг. Мортор тийм гайхалтай зүйл байдаг байх гэж анх удаага сонслоо. Модыг нэг удаа тайрчихвал дахиж ургах хүртлээр хэдэн зуун жил болдог гэж боддог байлаа гэв. Тэгсэн Ату энэ бүхнийг Аква Ира Такута сама өөрийн биеэр бүтээсэн мэрэгэн ухаан гэж сайхан худлаа зарлана. Тэгэд бүр хаантан бол та нарын төсөөлж байгаагаас 100 дахин гайхалтай нэгэн хааны ивэлийг хүртсэн та нар хичнээн азтай гэдгээ одоо ойлгов уу гэдэг. Эмүрүү нөгөө алим хүртэл хааны бүтээсэн жимс байх нэ гэж асуухад Ату тийм ээ бүгдийг нь хаантан бүтээсэн. Ялангуяа би хааны бүтээсэн усан үзмэнд хамгийн их дуртай гэж ам алтахад Эмүрүү усан үзм гэж нөгөө тэр яга өнгөтэй жимс бидтэй. Үртэй байхаар нь тариад үдсэн чинь аль хэдийн нэхэлчихсан. Урахыг хүлээж тисгүүнэ гэдэг үүнийг сонссон Ату усан үзмийн үрийг тариад тэгээд нэхэлчихсан гэж үү гэж зочирдно. Такутач яагаад анзаараагүй юм болоо? Тэр үед бүтээсэн хоол хүнс орчин цаг үеийн зүйл байсан. Тоглоомонд байдаггүй зүйлс ч гэлээ яаралтай үйлдвэрлэл гэдэг чадвараа ашиглавал юугч бүтээж чадна. Энэ чадвар байвал энгийн металл газрын тосгийгч хүртэл бүтээж чадна. Мэдээж асар их шидийн хүч хэрэг болох боловч үүнийг ямар булгаатай чадвар болохыг бодоод ч хэрэггүй. Газрын баялаггүй энэ хувхаа хоосон газарт хаант улс байгуулж чадах нь гээл баярлаж байтал үзэгдэл гинэт солигдож сүм дотор төвлөр хуур тоглож суух гигантэн харанхуйн төв хараалт ойгоос гамшигын зөн мэдрэгдлээ гэж хэлж байдаг. Энэ үедээ давхцсан Пап Ламтан гэгч нөхөр хурж ирэн хойд мужид зэрлэг мангасууд гарч ирсэн хурдхан очиж устгах хэрэгтэй байна гэдэг. Гигантэн энэ ертөнцид ямар нэгэн зүйл болоод байна. Яасан ч зүгээр орхиж болохгүй хэмээгээд юун төрөнд хойд мужид гарч ирсэн мангасуудыг устгахаар очино. Ариун бурхан Арласыг эсэргүүцсэн учраас галтан шатааж цээрлүүлэх болно гэж хэлэн мангасуудыг үнс болтол нь шатааж устгадаг. Гэхдээ тэр амар галтны дараа гэрэл цацраад цэцэг ногоо ургаад бас л сонин шүү. Уг нь ховдоо би бурхныг шүтдэг гигантэн ариун шид ашиглан мангасуудыг гэрэл цацруулаад устгах байх гэж бодсон. Гэхдээ тэгсэнгүй шүү. Галтан шатаагаал арай л зэрлэггүй хамт ирсэн Пап Ламтан хүртэл юуны ч гигантэн бүхнийг сүрүүлэгч зэвсэг гихчин л энэ байх та гэж ам алдаж байх жишээний. Нэрээ энэ сайн бурхан Арлосыг шүтдэг хүн төрлөختний ариун хаан тулс Курария Эльпи улстай найрсаг холбоотой байдаг нь энэ их хүч чадлын ачгийн шүү. Бодвол бид нартай эв наримталтай байхгүй бол ой модыг чин галтан шатааж сүрүүлэн шүү гэж сүрдүүлт юм бах та. Мангасуудыг галтан шатаасан энэ эмэгтэйг Идорогия твийн 7 агуу гигантнийг нэг дөлөөр оршуулагч Саварина гэдэг юм шүү. Мангасуудыг устгахчаад Саварина гигантэн Пап Ламтанд хараалт ойд муу ёрын зөн мэдрэгдсэн. Тиймээс ариун баатруудыг илгээж шалгуулах хэрэгтэй байна гэж хэлнэ. Харин Пап Ламтан ариун баатруудыг хараалт ой руу явуулна гэдгийг дээд удирдлагууд яасан ч зөвшөөрөхгүй гэж хариулдаг. Саварина гигантэн
Тэгвэл би л өөрийн биеэр явхаас та гэхэд Павл амтан зүгээр нэг тосгоны охин байсан үе чин ард хоцорсон 7 агва гигантны нэг шүү дээ. Өөрийн байр суурийг ойлгох хэрэгтэй гэж уурлана. Ламтан гэхдээ би хуваараа яаж игээд цогцуулъя гэж хэлэн цааш алхахдаа нэг муу тосгоны охин юм байж гээл мууга харж явна. Гигантэнд их л өс сандаг бололтой хөөрхий. За энд ийм юм болж байхад нөгөө талд Ату за манайхан барилгын ажил эхэллээ гэж хэлэн нөгөө хідэн ч тийм ээ гээл ажилдаа орцгоож байдаг. Харанхуй элбүүдээр яравчлан хийлгсэн хааны ширээ болон хурлын өрөө бэлэн болсон Ату Такутад үзүүлнэ. Манай хүн ч сэтгэл хангалуун эргээр хүлээж авна. Бүх юм дөнгөжл эхэлж байна. Өргөн уудам газар нутагтай тэнгэр багандсан хүчрхэг улсыг байгуулж чадна гэж байтал Мортер настан төрийн удирдлагууд бүгд нэг дор тушаалын дагуу хүрэлцэн ирлээ. Мөн бид бүгд нийлээд хаантад зориулж хувцас хийсэн юм гээд Такутад хувцас өгнө. Манай хүн хачин унтлахын хувцснаас эцэст нь нэг юм салж чадлаа гээл бөө баяр. Гэхдээ элбүүдийн нүдэнд манай хүн хувцас өмссөн ч бай, өмсөөгүй ч бай тас хар хорон ааврагоор хучигдсан аимшигт оршихуу гэдгээрээ л харагдан л та. Ер нь нэмэр байгаа мó дөө. Манай хэд дотоодын хідэн асуудлаа хилэлцэхээр ширээ тойрсон. Мортер эхлээд ямар барилга барьсан нь дээр вэ гэж асуухад Ату хоол хүнс үйлдвэрлэх байгууламж барих хэрэгтэй гээд ширээн дээр хүний махны мод гэдэг зүйл гаргаж тавиад энэ бол манай соёл иргэншлийн хоол хүнс үйлдвэрлэх байгууламжийн нэг хүний мах шиг амттай нууцлаг мах ургуулдаг мод ургац хураалт ихтэй маш ашигтай юу ч гэсэн мах учраас маш шимт хижээллэг хоол хүнс байх болно. Гэхдээ байнга идэн гэсэн үг биш. Одоогоор л хоол хүнсний асуудал үүгээр аргалъя гэдэг. Ам бас хоол хүнсээ хурааж хадгалах байгууламж барих хэрэгтэй гээд эймэрүүд татахаар болно. Хоёр дахь хилэлцэх сэдвээр технологийн судалгаа. Ату хөгжиж буй улс болох бидний хувьд дэвшилтэд технологитой болох нь нэм тэргүүний ажил. Тиймээс шидийн технологийн талаар судлая гэдэг. Мортер яг ямар шидийн талаар судлах вэ гэж тодруулан асуухад Ату цэргийн шидийн талаар. Энгийн шид нь хамгийн ихтэй хэдэн 10 хүний эсрэг ашигладаг дайралтын шид байдаг бол цэргийн шид бол хэдэн мянган цэрэг рүү нэгэн зэрэг дайрч болдог байршлаа давуу талаа болгон өөрчлөх гэх мэт стратегийн төвшөнд маш олон зүйл хийж болдог шид байгаа юм гэж хариулна. Ату энэ тал дээр та бүгдийн дундаас шидэд гаршсан хэдэн хүнийг сонгож судлуулъя гэж бодож байна гинэ. Такутаа ч бас тийм ч хэцүү технологи биш болохоор амархан хөгжүүлж чадна гэдэг. Мортер хааны мэдих нууц шидийг судлана гэж бодохоор цус буцлаж байна хэмээн тун таатай хүлээж авна. За харин одоо хамгийн сүүлийн хилэлцэх зүйл бол цэргийн төлөвлөгөө. Гя тийм ээ миний ээлж ирлээ. Эхлээд арин бүрдүүлж гээд ярих гэтэл Такута одоохондоо нэх зардал гаргамааргүй байна. Атуч тийм шүү. Цэргийн хүч бэлтгэн гэдэг арчилгаа их шаарддаг зүйл болохоор одоохондоо түр хойш тавья гэдэг. Яа, үг зөрөн. Гэвч одоогийн дайчдын салааны хувьд хааныг хамгаалж чадгааргүй сул дорой. Мөн Мортер бид хоёр харанхуй элбүүдийн удирдагчдын хуваар эрен сурвалагдаж байгаа. Тиймээс сул дорой байхаар санаа зовоод унтаж чадахгүй хэцүү байна гэж хариулна. Такута тэгвэл баатар бүтээчихье гин. Ату наа чин сайхан санаа байна. Баатар бүтээх өртөг өндөрч гэлээ. Өөр зардал баг гарахгүй болохоор яг тохирно гэж дэмжинэ. Гя баатар гэж яг юу яриад байгаа юм бэ гэж асуухад ийхүү хариулдаг. Майнагурад хааны удирдлагад байдаг хид хідэн баатар байдаг. Бүгдээрээ асар их хүчтэй, онцгой чадвартай, толгоон болтон сулраад унчсан мангасууд байдаг. Дуудахад янз бүрийн нөхцлүүд байдаг ч гэсэн нэгийг бол ойрын хугацаанд дуудаж чадах байх гэдэг. Такута цэргийн хүч зардал ихтэн дээр нүдэнд тусдаг болохоор нууцлаг тал дээр баатар хамаагүй тохирно. Тиймээс баатар бүтээчих болохоор санаа амар байж болно гэдэг. Такута
Улсын шидийн хүч иргэдээс татвар мэт авдаг болохоор асуудалгүй хуримтлагдж байгаа. Татварын хэмжээ нь улсын аз жаргалын төвшингээс хамаардаг учраас иргэд аз жаргалтай болох тусам улс илүү хөгжинэ. Тиймээс өөрийн гараараа бүгдийг нь аз жаргалын оргилд хүргээд өгье л дөө гэж байх энэ үед нөгөө талд сүмд залбирч байгаа Доод Ариун Баатар Рониас гэдэг залууг Дээд Ариун Баатар болох Бэлдэр гэдэг нөхөр за зөндөө залбирчихсан биз дээ. Харанхуй төв рүү хөдлөх цаг болчихлоо. За алив явцгаая гэж байдаг. Гигантэн Саварина Самагийн Тэнгэрийн илчлэл дээр үндэслэлсэн судалгааг энэ хоёрт даатгажээ. Рониас судалгаа амжилттай болвол өмнөдийн зөвлөлт Саварина Сама магтуулна. Хэрв бүтэлгүйдвэл Доод Ариун Баатар болох би хариуцлагыг үүрнэ хэмээн домлож алхаж байдаг. Харин хажууд нь цуг алхах Бэлдэр гигантэнгийн зарлиг гэхэд өрөвдөлтөөл хүн хүч байна шүү. Ариун Баатар нь бид хоёр тэгээд хөлсний цэргүүд гэж мөн адил гомдлоно. Энэ хоёрыг хүлээгээд гадаа нь явхад бэлэн болцгоосон хөлсний цэргүүд цугалчихсан хөдлөх гээд байж байдаг. Харин энэ хайгуур Такута харанхуй элбүүдийг хэр явцтай байгааг харахаар ирсэн байдаг ба элбүүдийг богинохон хугацаанд байшин сав гээд маш олон зүйл хийж бүтээсэн байхыг харан сэтгэл нь хөөрөд байж байдаг. Хот байгуулахыг тоглоомноос л олон удаа харж байсан ч яг боддоор харсан чинь ийм байдаг юм уу гээл Эмүрүү Такутад хийж байгаа зүйлээ тайлагнана. Тэр хэсэг бол иргэдийн байр. Модон дээр юм барих нь бидний мэрэгшилч гэлээ. Одоогоор хүний махны модыг чухалчилж байгаа учраас тийм ч их орон байр бариагүй байгаа. Харин хүний махны мод сайн ургаж байгаагийн дээр агуулган ч гэсэн дуусаж байгаа. Шидийн судалгааны төвд Мортор хөгшний удирлага доор шидэд гарамгай хүмүүсийн хамтарсан судалгаа яг одоо эхэлж байгаа. Усны нөөцний хувьд ойрхон булаг олдсон болохоор усны сувг татаж болох эсхийг шалгаж үзнэ. Харин хааны байрлаж буй энэ барилга бол иргэдийн бичиг баримтыг хариуцсан захиргаа Майнагурагийн захиргааны байгууллага илүү сүр жавхлантай байх ёстой ч одоохондоо барьж чадахгүй учраас ийм хэмжээнд байгаа гэдэг. Такута сайн шийдвэр байна. Дээр нь усны нөөцний асуудал гээд душаагаагүй зүйлийг хүртэл сайн хийгээд баярлалаа штэ юм аа. Анх уулзах үед тэгтлээ их туйлдчихсан байсан харанхуй элбүүд ийм эрч хүчтэй болчих гэж хэмээн баярлана. Мөн та нарыг иргэдээ болгосондоо баяртай байна гэхэд Эмүрүү баярлсандаа бүр уйлна. Уйлсныхаа дараа Такута Ато хоёрт ойр орчмоо үзүүлэхээр дагуулж явна. Нэрэ Такута элбүүдэд яаралтай үйлдвэрлэл гэдэг чадвараараа багаж хэрэгслүүд гаргаж өгсөн учраас энэ их байшин барилгыг богинохон хугацаанд барьж чадсан байдаг. Эмүрүү хүний махны модыг иргэдэд хүрэлцэхээр ургасан байхыг харуулсныхаа дараа булгийн эх рүү дагуулж очиход нөгөө тунгалаг булаг горих усан буцлаад хөөс цацраад яаж ч харсан ууж болохооргүй болчихсон байдаг за. Энэ үед Мортор Гя хоёр ч давхцаж ирж таарна. Эмүрүү энэ ус одоо ашиглах боломжгүй болчихсон гэхэд Ато үгүй ямар ч асуудал байхгүй гээд зүгээр гэдгийг ойлгуулахаар өөрөө ууж харуулна. Тэгэд тайлбарладаг. Энийг харагдсан газар гэдэг ба энэ газар Майнагурагийн эзэмшил болсны баталгаа байгаа юм. Харагдсан газар нь хорон угсаантанд ашигтайгаар нөлөөлж дундын болон сайн угсаанд муугар нөлөөлдөг. Та нар Майнагурагийн иргэд болсон учраас дундын угсаантнаас хорон угсаа болсон учраас энэ усыг хэрэглэхэд асуудал байхгүй гэдэг. Гя ууж үзээд зүгээр ууж болж байна гин. Такута харагдсан газар бол үнэхээр сайн хамгаалттай газар. Эзэмшил нутаг минь удахгүй өөрчлөгдөж хувьсах байх гэдэг. Ато энэ бүхэн хаантангийн эрх мэдлээс үүдэлтэй зүйл биш эрцгээ гин. Мортор аргагүй л хаантан ийм аимшигтай хүч чадалтай байх гэж. Гэхдээ Гя бид хоёр эрен сурвалагдаж байгааг та мэдэн дээ.
цэргийн хүчээ ч юм уу хүчээ зузаатахгүй болоо санаа зовоод айгаад хэцүү байна гэхэд Ату Такута сама баатар бүтээчих гэж хэлсэн биз дээ. Баатар бүтээчих болохоор бүү санаа зов гэж хэлдэг боловч Мортор би баатар гэдэг зүйлийн талаар сайн ойлгож өгөхгүй л байгаад байна. Ату за тэгвэл харсан нь илүү хурдан байх гэд өөрийн хүчээ харуулахаар болдог. Харуулсныхаа дараа би ч гэсэн баатруудын нэг гэж өөрийгөө танилцуулдаг. Мортор нөгөө хэд бүр зочирдож шокерч хоцорно. Ату саяных бүх хүч чадлын минь 101% ч хүрэхээргүй хүч байлаа. Богино хугацаанд цэргийн армийг устгах хүчтэй учраас баатар гэж дуудагддаг юм гин. Такута баатрууд бол булхай юу ч хийгээгүй байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам хүчтэй болдог гэж хэлээд Атуг хүчээ харуулах гэж ойг сүрүүлэх хэрэг байгаагүй бидтэй дараа нь өөрөө цэвэрлээрэ гэж зэмлэнэ. Арай ийм амар хүчтэй гэж бодсонгүй шүү. Үнэхээр гайхалтай байлаа гэдэг бол Мортор Такута сама болон Ату Доногийн ямар гайхалтай гэдгийг дахин нэг удаа ойлгож авлаа. Тиймээс одоо хаанд тохирох ордон барих хэрэгтэй гэдгийг нэм тэргүүний ажил гэдгийг ойлгож авлаа гэдэг. Гэхдээ Такута одоохондоо байшин байх төдийд хангалттай гэж хэлдэг боловч нөгөөхэд бид нэр тийм зүйлийг яасан ч зөвшөөрөхгүй хитрхи ичмээр санагдаад нойрч хүрэхгүй шүү дээ гэж зөрүүдлэн. Ату ордон баривал ард иргэдийн аз жаргалын төвшин нэмэгдэх бололтой гэж Такутаг ятгаж ордон бариулахаар болдог. Такута хизээ нэг өдөр хөвдөг цайз барьмаар байгаа болохоор эртхэн ордон барьсан нь дээр байх гин. Ату хотын төвшин дээд цэгтээ тулсан үед бүтээж болдог үндэстний баялаг бицдэг гин. Эмөрүү хөвдөг цайз гэж яг юу юм гэж гайхан асуухад Ату тэнгэрт нисдэг хот байгаа юм гэж хариулна. Мортор хот нисэн гэж юу? Хитрхи бодит бос болохоор төсөөлж чадахгүй нь. Гэхдээ хаантан хэлсэн болохоор байдаг гэдэг нь үнэн гэсэн үг. Гэд манай хүний ямар гайхалтайг дахин нэг биширч үнэнч байдлаа амлана. Гэл. Такута энерчээр хичээцгээе гэж уриална. Харин харахуун төв хараалт ойруу болох одоо нааша ирж байгаа нөгөө нөхдүүд замдаа таарах жижиг шажиг мангасууд устгасан чихтэй ойрцоор л байдаг. Бэлдэр ариун хаан тус Курариагийн хойд зүгт хот болон досгод руу дайрч их хэмжээний хохирол учруулж байгаа мангасыг устгахаар өндөр мөнгөн шагнал амлаж дийлэнх хөлсний цэргүүдийг гигантэн аваад явчихсан ийм үед харахуун ойг судлахад ийм олон хөлсний цэргүүдийг яаж цуглуулж чадсан юм болоо хэмээн гайхширна. Энэ хөлсний цэргүүдийн удирдагч бололтой арай бусдаас хил амтай Барго гэдэг нөхөр тийм ээ том мөнгөн шагнал амлсан байсан л та. Үнэхээр алдаж болохооргүй их мөнгө. Гэхдээ тэр гарч ирсэн мангасуудыг шулам удирдах байгаа гэсэн цуу яриа сонсогдсон. Шуламтай тулалдаж байгаад өгчихвөл мөнгө хичнээн олоод яах юм гэсэн амьдралтай үнэхээр үнэн зүйл хэлдэг. Гэхдээ үнэхээр тийм шүү. Тийшээ их мөнгө олъё гэд очтол шулам гарч ирээд алчихвал юу мөнгө амь насгүй болоод дуусч байгаа биз дээ. За ер нь бол замдаа нэг иймэрхүү ховж базаал явж байгаад нэг досгон ч юм уу нэг газар буудлахаар болж тэр газрынхаа уушин газарт орж ирээд хойд зүгийн Умин самун гээд сүүлийн үед гарч ирж байгаа зэрлэг мангасууд бүгд шуламнаас болсон гэж дахиад ховж базах гэтэл бэлдэр наад хажин сөрөг энергитэй зүйлээ ийм гой үед битгий яриад бай уур амьсгал эвдлээ гэж зогсоодог. Гэхдээ хил амтай аминдаа их хайртай Барго гихч харахуун төв хараалт ойд яг юу байгаа гэж бүхэл бүтэн 2-2 ариун хүлэгт баатрийг судалгаа хийлгэн гээд явуулт байдаг билээ. Маш хачирхалтай юм. Арай хойд нутагтай адил шуламтай холбоотой хэрэг биш үсттэй. Тийм бол бид нар үүнээс цааш явж чадахгүй гэж сэжиглэхэд Бэлдэр юу гэж дээ? Октоос тийм юм байхгүй. Ямар ч аюулгүй. Зүгээр муугар бодъё л доо. Үнэхээр аюултай юм болбол тэр үед зогтчиход л болно. Тиймээс битгий санаа зов. Тэглээч би ер нь гадарлаж байгаа. Хараалт ойд харахуун элбүүд нуугдаж байгаа болохоор дээдсүүд тэд нарыг ямар нэгэн хэрэг төвөг тарьчихвээ гэсэндээ л санаа нь зовоод бид нарыг зохицуулаад иргэгээд явуулсан байх уу гэж Баргогийн санааг амраадаг. Барго ч
Тийм шүү. Харанхуй элбүүд чинь хараалаа аллах хийхдээ үнэхээр гаргууд болохоор зүгээр орхичих юм бол ёстой болохгүй. Хажуугаас Ронис ч гэсэн санал нийлж тийм хүмүүс нуугдаад хүчээ зузаадах бол хизээ нэг өдөр тэд нар биднэр лөө сэлмээ далайх болно гэдэг. Мөн Бэлтрийг ямар нэгэн аюултай юм болбол зогтно гэдэг чинь ёс ухагдхууны хувьд байж боломгүй зүйл. Бурхны хамгаалагчд болох бид тийм зүйлийг бодож болохгүй. Харин ч амиа золиослоод тулалдах нь чухал гэж сүржигндэг. Хараад байх нэ Ронис нэлийн зарчимч хуйлал бол хууль гэдэг бололтой. Харин Бэлдэр Барго шиг жоохон амиа ботсон хулчгар гихэн чайшийн аюултай зүйл гарч ирвэл түр ухраад бусдтай мэдэгдээд 100% ялах магадaltaй зүйлийг хийхийг оролддог. Жоохон амьдралын ухаантай хүн шиг санагдлаа. Өөрөө ч хэлж байгаа юм л да. Ронест чи өөрөө гэр бүлтэй. Бид нар бүгд гэр бүлтэй. Амиа золиослох биш. Амьд үлдэх нь чухал. Тиймээс ойлгосон биз? Гэж анхааруулад одоо ийм гоё үед лекц уншаад ямар хөгшин өвөнөр байгаа биш дээ. За залуусаа маргааш харанхуй төв рүү очино. Хамтлаа уугаад аваарай гэж байх энэ хайгуур нөгөө талд баахан хүний махны модноос ургасан хүний махны жимсийг амар ихийг нэг газар бөөгнөрүүлээд овоолцсон нэг ёслол маягийн зүйл хийх гээд Такута зогсож байна. За тэгээд шидийн хүчээ шингээгээд нөгөө хүний махны жимсийг чинь шавж болгоод хувирчихна. Үүнийг хараад мотор хаантан минь шинэ амьд бит бүтээсэн юм уу гэж гайхширч бишрэнэ. Атууч зүгээр суусангүй. Харцгаав уу? Энэ бол бид бүгдийн хаан Ира Такута самагийн хүч чадал, хааны хүч чадал ингээд дуусчихгүй шүү. Та нарын үнэнч байдал аз жаргал хааныг улам илүү хүчтэй болгоно. Бүгдээр хаантандаа үрд мөнх үнэнч байна шүү гэж илтгэл тавина. Харанхуй элбүүд тийм ээ гэж биширцгэн. Үүний дараа Такута Ату хоёр амжилттай болсон нь ашгүй дээ. Нөөц цуглуулад шидийн хүч шингээгээл болчих нь гэж бодсонгүй шүү. За ямартай ч энэ удаагийн ёслолоор нэгж биетийг бүтээж чадна гэдгийг олж мэдлээ. Дахиад хэсэгтээ шидийн хүч цуглуулах хэрэгтэй. Жохон л хүлээчихвэл баатар дуудаж чадах нь гэж байдаг. Ату манай хүнээс ямар баатар дуудах бодолтой байна гэж асуухад Такута бүхий л шавж нарын хатан хаан Исраг дуудд юм уу гэж бодож байна. Бүхий л шавж нарын хатан хаан Исра бол Майнагурагийн бахархал болсон шавж төрлийн баатар. Түүнд шавж төрлийн нэгж биетийг хүчирхэгжүүлэх онцгой чадвар байдаг. Тэр чадвар байвал урт хөлт шавж нар шууд гол зэргийг хүч болно. Дээр нь бяцхан шавж нэгж биетийг төрүүлж ажиллах хүч бий болгох чадварч гэсэн түүнд бий. Дотоодын асуудал болон дайн гэд бүгд нь өндөр үзүүлэлтийг гаргадаг Исра бол одоогийн бидний хамгийн хэрэгтэй байгаа баатар гэж хариулна. Атууч сонголтыг нь цаашааж санал нийлдэг. Ер нь тэгээд Исрагаас бусад баатруудын зан ааш нь дэлхийг эзэгнэх дуртай, умэн самуунд дуртай, аллага, дайн, алан хятан гэд ёстой л авах юмгүй асуудалтай гарууд байдаг за. Хамгийн гол нь одоогоор улс байгуулах, дотоодын асуудлаа шийдвэрлэх гээд юун дайн хийх мантай байгаа ийм үед болохоор бусдаасаа арай эрүүл саруул ухаантайгаар нь Исраг сонгожээ. Гэхдээ бусад баатруудыг хизээч дуудахгүй гэсэн үг биш. Хизээ нэгэн цагт бол дуудана гэж байгаамаа. Энд ийм яриа өрнөж байх хоорондоо нөгөө нааша ирж байгаа нөхдүүд уулын авраг биетэнтэй таарад балраад байж байдаг. Гэхдээ аргагүй л дээд ариун баатар Бэлдэр ийм газар цаг үрээд яах вэ? Та нар битгий оролцоорой. Би гялс зохицуулчихъя гэж байдаг. Бэлдэр бурхан минь хорон мууг устгах хүч хайрлаач хэмээн залбирч сэлмэндээ бурханы хүчийг шингээн амар том модон лантууг госоор нь юуж болоогүй мэт хуваачтیں۔ Ронис бурханы хүчийг олж авсан ариун баатрын биеийн чадамж нь хорон мууг дийлэх хэмжээнд асар ихээр нэмэгддэг. Дээд ариун баатар бол бүр жилүү доод төвшний луутай тэнцэхээр хүчтэй болдог гэж дуулсан. Ганц уулын үлэмж биетэн юуч болохгүй хэмээдэг. Үнэхээр түүний хэлснээр Бэлдэр үлэмж биетэнг бол цаас зүсч байгаа мэтл цавчин устгана. За харин энд ийм юм болж байхад нөгөө талд Такута хамбургер Ату ногооны салаад идэж байдаг. Такута
Ордон барих материал нь бэлэн болчихсон гэж байдаг. Манай хэд үнэхээр хурдтай ажиллаж байна шүү. Нэрээ харанхуй айн ойролцоо байдаг. Улсын талаар арга хэмжээ авахгүй болохгүй нэ. Курариа болон эльф нарын улсыг бодвол төвийг сагсан шинжтэй улс бололтой байсан. Хажууханд ойрхон байдаг учраас бид нарыг хамгийн түрүүнд тэднэр л анзаарах магадлал өндөр. Төвийг сагсан учраас хэлэлцэр хийж чадах байх хэмээн ярьж байтал айн ойролцоо зэвсгэлсэн бүлэг хүмүүс ойруу чиглээд ирж байгааг Такуто анзаарна. Такуто одоогоор нүдэнд тусмааргүй байгаа болохоор аль болох эвэр буцаагаад явуулахыг оролдоорой. Бүр үнэхээр тэгж чадахгүй болоо юу хийх ёстойгоо чи мэдэж байгаа гэд Атуг нөгөө нөхдүүдийг зохицуулаад иргээд явуулдаг. Ату нөгөө хидэд өөрийгөө дөрвөж зугтсан харанхуй эльф гэж танилцуулна. Биэлдэр бид энэ ойд зоригтой ирсэн. Ойроо орж болно бидтэй гэж асуухад Ату болохгүй гин. Биэлдэр болохгүй гэж хэлүүлээд тийм үү гэд буцаад явчихаж болохооргүй чухал зүйлийг шалгахаар ирсэн юм гэж хариулахад Ату ахын дүүс минь айж имэх болно. Өршөөл инрэл үзүүлээч гэж гойно. Биэлдэр үнэхээр зөрүүд юм аа. Ойд ямар нэгэн зүйл байгаа мó гэж гайхан асуухад Ату юу ч байхгүй. Та нар яагаад ийм бүүдгэр харанхуй ойг тэгтлээ их сонирхоод байгаа юм гэж зөрүүлээд асуув. Биэлдэр шууд бид нар энэ нутагт хорон муу байгаа гих бурхны зөгнөлийг даган ирсэн юм. Тэрийг шалахгүйгээр буцаж явж яасан ч чадахгүй гэж бурхны зөгнөл болох улсын нууц байх ёстой маш чухал мэдээллийг юу ч болоогүй мэт зүгээр хэлчихдэг за Атуд. Рониас Биэлдрийг энэ үйлдэл чинь улсаас урвахтай адил зүйл. Энэ талаар буцаж очиод мэдэгдэх болно гэж уурлана. Яриг сонссон Атугийн дуу өндөрсөж өршөөгөөр энэ нутагт ариун баатрын санаа зовоохоор зүйл нэг ширхэгч байхгүй хүлцэнгүй байж буццгаана уу гэж анхааруулдаг. Рониас түрүүнийх муу ярийн хүч байла. Энэ охин харанхуй эльф яг муу юм уу? Бурхны зөгнөл зүв байсан. Энэ ойд ямар нэгэн зүйл байна. Батлахгүй бол болохгүй гэж дотроо бодно. Биэлдэр хорон муу байхгүй байх нэ гэж хэлдэг мөртлөө хорон муу бид нар болон ард иргэдэд аюул учруулах уу гэж нууцтай асуухад Ату ямар ч хор нөлөө учруулахгүй эсвэргээр айх ёстой хүмүүс нь бид нар л байна гинэ. Биэлдэр над үгээ бурханд андгаалж чадахгүй хэмээхэд Ату өөрийн бурханд андгаалж байна хэмээн амлана. Хариуг сонсоод Биэлдэр бусдаа буццгаая. Судалгааны үр дүн хорон муу байгаагүй асуудал байхгүй гэд ухрах тушаал өгөхөд Рониас гинэтхэн тесэрч дээд ариун баатар болох Биэлдрийг ажил үргэ орхисон гэж үзэж удирдах эрхийг хурааж байна. Одооноос би удирдах болно. Одоо шууд ой руу орж судалгаа хийх болно гэж тушааж дотроо хагарч нөхцөл байдлыг оронгоор нь эргүүлнэ. Ядаж байхад нөгөө хөлсний цэргүүдийн толгойлогч Баргог Рониас хөлсөлсөн байж таарад Баргоч Рониасын үгэнд аргагүй эрхэнд орохоор болно. Биэлдэр ямар нэгэн зүйлийг анзаарчаад нэг зүйлээс имээгээд байх шиг бол битгий гэж зөндөө хэлдэг боловч үгийг үг гэж сонсож байгаа нэг ч хүн байхгүй. Тэгэд бүр Рониас садаа болсон гээд Атуг баривчил гэсэн тушаал өгнө. Атуч бүтэлгүүдчлээ. Одоо ивэр яриад нэмэргүй гээд чинхэн тамыг эхлүүлнэ. Өөхөө нөгөө том юм яриад байсан Рониас чинь хамгийн ихэнд ухаан алдчихсан сая нэг юм сэрж байна. Тэгээд сэртэл дийлэнх хөлсний цэргүүд алагдчихсан газраар нийл цус нөөж болцсон Биэлдэр шулам гэд орилж байх аимшигтэй нөхцөл байдал огтно. Атуч хорон үгтэй юм а. Харта хайгаад байсан хорон муучин гараад ирлээ шүү гээл үгээр хатгаад үнэн хорон. Биэлдэр хөөе та нар ангаагаа зогсоод байлгүй хурдхан шиг тулааны байрлалд ороо. Зэвсгээ барьцгаа. Одоо хорон мууг устгах болно хэмээн үлдсэн хідэн цэргээ зоригжуулж Ату руу ном сумаар харвдаг боловч тэр нь ямар ч нэмэр болдгоо. Ату эцэстээ гэхэд энэ бүгд ямар ч удахгүй сүсэг бишрлийг баримталж хэрэггүй зүйл хайх гэж оролдсон над мунхаг амтны чинь буруу шүү гэж хатуу үнэн хэлнэ. Рониас Биэлдэрээс шулам гэж яг ямар оршихуй юм бэ гэж асуухад ийхүү хариулдаг. Чандлан нууцл гэж дээдсүүд душаасан ч гэсэн хэлснүн дээр бололтой. Шулам гэдэг нь гигантэнгийн зөгнөж дээдсүүдийн хамгийн хорон муу гэж дүгнсэн мангас хойд нутгийн үмэнч гэсэн шулмнаас болсон. Магадгүй энэ эмэгтэй тэр шулмнуудын нэг байх. Тиймээс одоо өөрийгөө ямар аюултай байдалд орсон гэдгийг ойлгов гэдэг. Удаачгүй бурхан минь надад хорон мууг устгах хүч өгөөч гэх алдартай үгээ хэлээд Рониастай хамтран Биэлдэр Ату руу дайрна.
Өөхөө, Атугийн тэмдрүүлийг сэлмээрээ цавччихж байна шүү. Ату, хорон оксантны эсрэг илүү хүчтэй нөлөөтэй бурхны ивэл гэх чинь энэ үү гэж үг хэлхийн сөхөөгүй нөгөө хоёр Атуг ямар ч тэмдрүүлгүй болгочихвол ялч чадна гэж бодсон бололтой. Албаар тэмдрүүлүүдийг нь онилж нэг нэгээр нь цавчиж унгана. Одоо Атуд хоёрхан тэмдрүүл үлдлээ. Үлдсэн хоёроор хөлсний хоёр цэгийг барьцаалан махан бамбай болгон өөрийгөө хамгаалах гэж оролддог боловч нөгөө хоёр барьцааны цэргүүдийг үл тоон цэрэгтэй нь хамт тэмдрүүлийг нь цавчиж унгана. Тэгээд нөгөө хоёр шууд дуусгаж чадна гэсэн харцтай Ату руу дайртал Атугийн царайг нь хардаа. Яа хөөрхий дөө. Энэ хоёр өрхөнд нь орсон бололтой хөөрхий. Ату гинтийн дайралт хийж Бэлтрийн биеийг хид нүхлэж тархиных нь гавлын цоолоод алчихдیں۔ Ёо амар зэрлэг. Ату өөрт нь ганцхан тэмдрүүл үлдсэн гэж албаар итгүүлж худлаа жүжсэн бололтой. Бусдаар бол Ату хязгааргүй хэмжээнд өөрөө хүсвэл хідэн ч тэмдрүүл гаргаж чадна гин шүү. Хөөрхий Рониас бүр айгаад цонхийчихжээ. Анхнаасаа бид нараар тоглож байсан юм гэж юу гээд нөгөө нэг амиа золиослоод ч хамаагүй тололдох хэрэгтэй бла бла гэд байсан хүн чин зогтцгаа нэгэн ч болов амьд үлдээд их орондоо энэ талаар дамжуулж хэл гэж орилно. Үхэхэд тулсан чин эцэстэй гэхэд өөрийнхөө жинхэнэ айш заныг гаргалаа да. Гэхдээ яах вэ? Нөгөө хідээ зугтаалахаар өөрөө цаг хожихоор үлдэнэ. Цаг хожихоор Ату руу сэлмээ далайтал Ату зөрүүлээд яг адилхан бурхны ивэлээр хүчирхжүүлсэн ариун сэлмийн урдлаг ашиглан довтлохоог нь хаана. Рониас бүр гайхаад зочирдоод хэлэх үггүй болно. Ату тэнд хэвтэж байгаа залуугаас булаагаад авчихсан юм. Тийм ээ, чиний сая бодсон чинь зөв. Олон жилийн сэлмийн туршлагыг нь бэлдэж сайжруулсан ур чадварыг нь гээд бүгдийг нь тэрнийг алсан тэр үед булаагаад авчихсан. Энэ гайхалтай хурц байдал хараад байх нэ. Ариун хүлэгт Баатар Бэлтэр хүчрхэг дайчин гихтгэд тохирсон нэгэн байсан бололтой. Гэхдээ тэр чамаас болж үгсэн л дээ. Оо, эхнэрийг чин Марша, охиныг чин Мина гэдэг байх нэ. Гэхэд Рониас арай тэрийг хүртэл гэж гацна. Гэхдээ үнэхээр арай шүү. Ганц чадвар гэлтгүү. Бүр дурсамж ой санамжийг нь хүртэлгээд юу ч орхихгүй бүгдийг нь авна гэдэг. Ёо, Ату жист амар чадвартай юм а. Рониас байж боломгүй юм. Чадвар, дурсамж, алуулах юм бол бүх зүйлээ алтна. Алах тусам илүү хүчтэй болдог ийм мангас энэ ертөнцид байна гэж юу хэмээн зөвхөрч байхад нь дээрээс нь Ату Бэлтрийн дурсамжнаас нь зөвхөж Рониасыг улам илүү зовоно. Рониас гэхдээ би чамайг саатуулж байх хооронд хөлсний цэргүүд зугтааж чадсан гэж хэлэх энэ үед хойд талд нь ойрлож хашгирч байгаа чимээ сонсогдно. Ату харахун элбүүдэд нэг ч хүнийг битгий зугтаалга гэд душаачихсан юм гэж хэлдэг. Ату ер нь энэ аимшигт там руу нөхдийгөө дүлхэн унагсан Рониасыг албаар хамгийн сүүлд нь амьд үлдээж тамлан зовоож алах санаатай байсан бололтой. Сүүлчийн залуу Рониаст чамайг ариун хүлэгт Баатар Бэлтрийн үгэнд орсон байсан ирээдүйг төсөөлөл л дөө. Чи 9 минут гэртээ харьж хайртай гэр бүлтэйгээ дахин уулзах байсан. Игэл жирийн өдөр хоногудаас тайвширлыг мэдэрч бурханд талархлын залбирлаа өргөж байх байсан байлгүй. Нөгөө талаар бийч гэсэн амар амгалан байх байсан. Ой мод амар амгалан хിവэрэ тэрийг үрд мөнх үргэлжлээсэ гэж залбиранга нойрцох байсан байх. Харин одоо чиний сонгосон ирээдүйн талаар ярив. Яг одоо чи үхэн. Тэгээд гэр бүлчинч гэсэн үхэн. Би хайж олоод ална. Зовоон тарчлаач алаад өгөөч гэж гуйдлан зовоож байгаад алах болно. Тэгээд та нарын энд ирэх замдаа дайрч өнгөрсөн хот досгодын иргэдийг ч бас ална. Алах шалтгаан байхгүй ч гэсэн зүгээр л далимд нь ална. Тэд нарыг яагаад гэж асуух тэр үед чиний тэнийг үйлдэлээс болсон гэдгийг хэлчихэд дараа нь ална. Хэдэн зуун хүнийгч, хэдэн мянган хүнийгч, хэдэн 10 мянган хүн болж өссөн ч гэсэн нёгийг ч үлдээлгүй бүгдийг нь ална. Энэ бол чиний сонгосон сонголт гэж Атуд тарчлаан зовоолгуулж бусдаас хамгийн аимшигтай үглээр өгдөг юм да. Нүд ирмэх зуурл бүгд өгчлээ шүү.
Багхан дүгнэж харвал Атуг ямар аимшигтэй орших уу гэдгийг биелдэр бусдаас хамгийн түрүүнд анзаараад даалгаврыг цуцалж ухрах тушаал өгтөлөө. Хуйлал бол хууль гэдэг хэд зарчимж хорон муу гарч ирвэл амиа золиослох хэрэгтэй гэсэн номлолд гүн итгэсэн Рониас Ариун Баатрийн ёс ухтхуунаас зөрсөн үйлдэл хийж байгаа Бэлтрийг дэвжиж чадлаггүй ийм аимшигтэй байдал руу түлхсэн гэж ойлгож болох юм. Хэрв Рониас үгэнд нь ороод буцаад явчихсан бол аль талдаа ашигтай инх тайван төгсөх байсан шүү те. Энэ талаар санал бодлоо комент бичиж үлдээгээрэй. Зя Ату дээр гиа зогтох гэж оролцсон хөлсний цэргүүдийг нэгийг ч үлдээлгүй бүгдийг нь алчглаа хэмээн хурж ирнэ. Ату ч сайн ажиллаа хэмээн цаашааж цогцос цэвэрлэх ажлыг даатгалаа шүү гэж тушаачгаад явах гэтэл гиа нөгөө саяны хүний эхнэр хүүхэд хот тосгоод гээд бүгдийг нь ална гэсэндээ тэрнийг үнэхээр хийх юм уу гэж асуухад Ату болилдоо юу гэж л хийх вдэ? Би чин инх тайванг эрхэмлэгч шүү дээ. Сая зүгээр худлаагаасаа дарамтлсан юм гэж авдгийн. Ату хаантанд яаралтай мэддэхгүй бол болохгүй зүйл байна хэмээгээд Такуто руу очиж нөгөө чухал юм хэлнэ. Шулмын талаар хэлсэн бололтой. Такуто шулм гэдэг хорон оршихуй тоглоомонд байдаггүй гэж хэлэхэд Ату ингэж дүгнэнэ. Энэ ертөнц тоглоом дээрхээс өөр ертөнц бололтой. Нэг ёсондоо тоглоомны ертөнц биш. Тоглоомны зарим хэсэг нь үйлчлэж байгаа ч гэсэн бүтцэн шал өөр зүйл гэж бодож цаашдаа хөдөлсөн нь дээр байх. Мөн тоглоомноос өөр учраас ясан дайсныхаа чадварыг тодорхой магадaltaгаар буцааж авах гэдэг миний тоглоом дээрх чадвар ясан дайсныхаа тодорхой хэмжээний дурсамжийг буцааж авдаг гэдэг зүйлээр нэмэгдэж өөрчлөгдсөн байсан. Гэхдээ энэ чадвар бидний хувьд үнэхээр том зэвсэг болно. Хойд мужаас болоод Хурориягийн хүч суларсан ийм үед ийм зүйл болсон нь үнэхээр аз боллоо. Хэсэгтээ амар тайван байж чадах байхаа. Мөн сая нэгийг ч үлдээлгүй алчсан учраас нөгөө талаас ямар нэгэн арга хэмжээ бол авах байх. Гэхэд Такуто тэднэрт бидний мэдээлэл юу ч байхгүй. Учир болгоомжтой хөдлөх байхаа. Тэрнээс илүү санаа зовоож байгаа зүйл нь хойд мужийн үймэ самууныг үүсгэсэн шулам. Шуламны талаар ямар нэгэн мэдээлэл байна уу гэхэд Ату тамшаагч шулам Ира кино хэмээн дуудагддаг шулам байдаг бололтой гэж хариулахад үзэгдэл шулам руу солигдож амьдрал гэдэг эцсийн эцэст зүгээр л цаг нөхцөх зүйл. Зя миний шүтэн бишрэгч нар минь дараагийн хотоо сөнөөхөөр явцгаая гэж байдаг. Бодвол хүмүүсийг амьд үхтэл болгож өдөрддөг галзуу шулан бололтой. Нөгөө талд Такуто үүнийг сонсоод богино хугацаанд армийн хэмжээнд хохирол учруулахаар мангас энэ ертөнцид байна гэдэг тэр ч гэсэн бид хоёр шиг энэ ертөнцид ирсэн байж магадгүй юм те. Ямартай ч нэг ядаргаатай нөхөр байгаа бололтой гэж байдаг. Ату тэр бид нартай адил хорон оршихуй байх холбоо тогтоох гэж үзэх үү гэж асуухад Такуто хорон оршихуйнаар бид нар хоорондоо ойлголцож угийн чадна гэж байхгүй. Шаал дими хэрэггүй. Эн чин алс холын хойд нутгийн асуудал шүү дээ. Ямартай ч эхний ээлжид шидийн хүчээ цуглуулж байгаад Шин Баатрийг дуудаж авчрахыг чухалчлаа. Мөн бас харанхуй ойтой ойролцоо байдаг улстай хэлэлцээр хийж аль болох холбоодон улс болохыг бодъё гэж байх. Энэ үед үзэгдэл гинэт солигдож зэрлэгүүдийг шид ашиглан устгаж байх. Нэгэн үхэр яг юу болоод байна? Ара араасаа гарч ирээд дуусахгүй нэ. Залуусаа сандарч твдэхэ бойл хурдхан шиг зэвсгээ бэр. Тэгээд бас нэмэлт хүч дуудаад ир химэн нэлийн хэцүү байдалд байгаа харагдана. Бодвол Такутогийн сая дүрдсэн дундыг барьсан улс зэрлэгүүдийн дайралтанд өртөж байгаа бололтой. Эцэстээ нь ордон баригдаж дуусч Такуто шинэ ордондоо нүүж орно. Манай хүн Ату хоёр ч бөөн баяр. Гэтэл Ату нэг аимшигтэй зүйлийг олж анзаарна. Тэр нь Такутод үйлчлдэг үйлчлэгч нэг ч байхгүй гэх үнэн. Ату манай хүнээс ямар хүн танд үйлчлбэл тохирох вэ гэж байна. Манай хүн ч ярилцахад амраар нь хүүхэд байсан нь дээр гэж авсан. Хариуг сонссон Ату төрийн удирдлагууд болох нөгөө гурвыг дуудаж Морторто жаахан охтыг бүгдийг нь цуглуулад ирэхийг даатгатал Мортор бүр шок. Яагаад ийм зүйл тушааж байгаа билээ гэж. Тэгсэн Ату хаантан жаахан охтод дуртай юм гэж авсан. Тэгээд бүх жаахан охтыг авчирваа. Тэгсэн яасан гэж нөгөө жаахан хүүхдүүд Такутогоос айгаад бүгд ойрлож чарлаад ёстой бөө юм болж эцэстээ нь үлсгэлэнгөөс болоод ээжийг аргагүй ирэхэд идсэн гих аимшигтэй зовлон үдсэн Кария, Мария гэдэг хоёр ихэр охтыг авчирна.
Их юм үдсэн болоод ч тэрүү Такутагоос айж имээсэнгүү. За тэгээд Такутод хоёр ихэрч таалагдж Альпийн ёсны ясрагчаа болгодог. Мөн дээрэс нь Майнагурагийн удирдах Альпны нэр дэвшигч болгож байна хэмээн зарлана. Яриа өндөрлөж бүх юм дуусны дараа Мортор Такуто дээр ирж хоёр ихрийг ээжигээ алдснаас хойш нэг ч удаа уйлаагүй. Тэр хоёр сэтгэл зүрхээ хаасан хэвээр байгаа. Өршөөнгүй сэтгэлээр харж хамгаалаарэ гэж гуйдаг. Ингээд хоёр ихэр манай хүнд үйлчилж эхэлвэ. Тэгсэн яасан гэж хоёр ихрийн эгч Мария ус барьцсан явж байгаад Такутоор басгачна. Дукария арчих санаатай шалны альчуураар нүрийг арчаад ундын ёо өстө бүтэхгүй. Бас дахиад луу гэж Ату энэ үед хурж ирээд хоёр ихэр болон Такутог дуудаж хурал хийнэ. Ийхүү хурал эхэлж манай хэд бүгд ширээ тойрцсон. Байрлага, нөөц, шидийн судалгаа, цэргийн ажиллагааны талаар ярилцсан. Ийхүү сайнтай, муутай цаашдын план төлөвлөгөөгөө ярилцаж, хэлэлцэж, нийлэн суусны эцэст эмнэлэг барьж 6 агуу элементийг судалж, ойрын хугацаанд бүх шавж нарын хатан хаан Исраг дуудахаар болов. Хурал дуусаад бичиг цаасыг Мариад бариулаад явуултал үнэн бүтэлгүй за барьж байсан цаасаа унахчихна. Дукария эгчийнхээ унахсан цаасыг хамт түлцэх гэж байгаад хоёр зэрэг ураад хайчихна. Ёо арай. Мария Такутагоос та муу хүн байж яагаад бид хоёрыг алахгүй байгаа юм гэж юм. Такуто тэр хоёрт муу хүн юу ч хийж болдог юм. Сайн зүйл хийсэн ч болно, муу зүйл хийсэн ч болно. Муу хүн гэдэг үнэхээр хуваа хичээсэн эрх чөлөөтэй байдаг юм. Зөвхөн өөрийнхөө зөв гэж итгэж бусдын үгийг сонсолдгүй. Яасан ч эргэж харалгүй урагшилдаг хүн л жинхэнэ хор муу хүн. Тиймээс би та хоёрт сайн хандсан ч болно гэж тайлбарладаг. Бас өдийг хүртэл зориуд алдаа гаргасан биздээ гэхэд хоёр ихэр тийм ээ таны зөв бид хоёр өгөх ёстой болохоор тийм зүйл хийсэн юм гэдэг. Ер нь бол хоёр ихэр ээжийнхаа үхлээр амьд үлдсэн өөрсдийгөө өршөөж чадахгүй үхлээс аврал ирж хааны уурыг хүргэхээр зүйл хийх юм бол шийтгэл болгон алуулна гэж бодсон байх нэ. Такуто тэдэнд энд байгаа чин ээж чин хайр хувь тавиланг ялсан учраас гэдгийг мөн та хоёр эрх чөлөөтэй юу ч хийж болно юу ч хийхгүй байсан ч өршөөгдөн дахиад төвчгүй байсан ч болно гэх энэ үгсийг хэлсний дараа ээжигээ үхснээс хойш нэг ч нулимс туслуулаагүй хоёр анх удаага уйлж Такутотой чин сэтгэлээсээ ярилцсны эцэст Кария Мария хоёр Такутод итгэж дотонсноо. Үүний дараа Такута Ату хоёр цаашдын улс орноо хөгжүүлэх, бусад овг аймагуудтай харилцах, нөөц түнш хайх төлөвлөгөө гаргана. Ярилцсны эцэст Атугоос хараалтай хажууханд байдаг Панкампун гэдэг хүн болон аратны гололсон төвийг сахисан олон угсаатны улс. Улсын удирдлагууд нь таяг эзэмшигч гэх удганаар зөвлөлтийн аргаар явуулдаг. Тэр хотод луугийн цусны судал байдаг. Луугийн цусны судал маанаг үйлдвэрлэдэг учраас Майнагурад маш хэрэгтэй зүйл. Одоогийн Даргонт нь алслагдсан улс болохоор бусад өөр улсуудаас нэмэлт хүч авч чадахгүй. Зэрлэгүүдийн дайралтад өртөж хариу арга хэмжээ авахд маш хүндрэлтэй хэцүүхэн байгаа. Тиймээс тэднэрт тусалж хариуд нь луугийн цусны судлалын тодорхой хувийг эзэмших боломжтой юм гээд Такуто дараагийн нүдлээрээ төвийг сахисан Панкампун улс руу илчилгээхээр шийднэ. Ингээд Ату хэсэг харанхуун эльбүүдийн хамт хилэлцээр хийхээр Панкампун руу хөдөлтөл замдаа очих гэж буй Даргонтонгийн удирдагч нарын нэг болох үхэртэй таарчна. Өөхөө манай хэдийн хорон аврагаас нөгөө нөхдүүд чичрэн айж имээсэн нэг л таавгүй байдал үүсчихлээ шүү. Тэгсэн айж байгаа юм байхгүй гэрэл цацруулан инээмсэглсэн нэг жаал гарч ирэнгүүтээ миний нэрийг Пепе гэдэг танилцж болох уу гэд уур амьсгалыг засч харанхуун айн хорт агаарыг арай тэсвэрлэх чадвартай жаал хүү болон үхэр хоёр Атуг дагаж Майнагура руу хөдлөнө. Ер нь бол эднэрч бас манай хэдтэй уулзахаар харанхуун ойроо явж байсан ажээ. Тэгэд Ату манай хэдтэй санамсаргүй таараад тэрийг ойлгосон Ату энэ нөхдүүдийг Такутотой уулзуулахаар явж байгаа нь энэ. Ингээд Такуто дээр ирлээ. Ату Такутог бид бүгдийн Аква хаан хэмээн танилцуулна. Үхэр баларлаа шүү. Яроосон ч харагдахгүй. Яг л харанхуй өөрөө мэд гимээр ийм аимшигтай нөхөр хөрш маань болцохож гээд их л айсаа харагдана. Харин жаалхүү Такутогоос айж байгаа юм байхгүй. Танилцсандаа таата байна. Намайг Пепе гэдэг надтай найзууд болооч гэж авдгийн. Хамт явж байгаа үхэр
Пепе чи хинээс юу асуугаад байгаа юм бэ гэж галзуурах шахаж Пепегийн амийг өтөр түргэн гараараа хааж сандарсандаа энэ ингээд галзуураад тэнэгтэд байдгийм гэж хүлцэл өчнө. Харин Такудо найзууд болохыг зөвшөөрч Пепеч бөөн баяр болно. Аатууч найзтай болсонд баяр хүргэе Такуда сама гээл манайхид алга ташиж бөөн баяр хөөр болцоогоод Такудог найзтай болсон гэж тэмдэглэж үхэр болон Пепег Майнагурагийн бахархал болсон энэ ертөнцид байдаггүй өөр ертөнцийн ундаа жимс амттай холоор дайлна. Пепе маш нээлттэй айж ичих юмгүй үнэн дураараа харагдана. Такудо дайсагнах бодол байхгүй гэдгээ илэрхийлэхийн тулд бид нар өөрсдөө найрсаг харилцах хэрэгтэй гэдэг Пепетэй тоглоом тоглохоор болтол тоглосон бүх тоглоомн дээр нь дандаа Пепе ялаад байдаг за. Үхэр бүр боож үхлээ. Тэгээд янз бүрийн тоглоом тоглож хөгжилдөж дуусаад жинхэнэ гол сэдв рүүгээ орохоор болж Аату үхэр Тонопоколигоос энд зорж ирсэн шалтгааныг нь асуухад үхэр Тонопоколи сул талыг минь атгахчвал хилэлцээр хийж чадхаа болчихно гэхээс айн тусламж хүсэх биш зүгээр л мангасууд дахин дайрч ирээд байгаа шалтгааныг л судлахаар хурж ирсэн юм гэж өөрсдийгөө тимч сул дорой биш гэдгээ илэрхийлэхийг оролддог боловч шаврын хаалт болсон Пепе үгүй тийм байхгүй энэ чихтэй манай улс мөхөх болохоор ямар нэгэн арга олохоор ирсэн юм гэж өөрсдийгөө маш сул дорой арга бараад ирсэн юм гэд хэлчихдэг за. Ястаа үтгэхгүй. Тонопоколич бүр боож үхлээ. Аатууч Тонопоколиг их л өрөвдөнд хөөрхийдөө. Пепе юугаач ойлгохгүй аргагүй л уучраа мэдхгүй хүүхд юм да. Аату Понкапун улстай бид дайсагнах бодол байхгүй. Даргантан сүрвэл дараа нь бид нарын ээлж. Өөрөөр хэлбэл ганц танаа асуудал биш. Манайхч бас хамаарах том асуудал. Тиймээс та нарт туслахын хариуд Понкапунд байгаа луугийн цусны судлыг тодорхой хэсгийг эзэмших болон хувиргах элементийг манай тал тогтооно гэсэн хэлэлцээрийн санал тавихад үхэр Тонопоколи Пепе бол манай улсын хамгийн тэнэг хөлдөө амьтан. Гэхдээ хинээс ч илүү бусдыг таних чадвартай нөхөр. Тэр манай улсын ирээдүйд таяг эзэмшигчийн төлөөлөгч болж Понкапуныг удирдах нөхөр учраас Пепед хилэлцээр гээд бүхнийг даатгана. Пепе Майнагурагийн хүмүүстэй найзууд болмоор байна гэсэн шийдвэр гарган энэхүү Майнагура Понкапу хоёр холбоотон улс боллоо. Үүний дараа манайхид энэ удаагийн хилэлцээрээр шийдэгдсэн зүйлсийн талаар хурал хийнэ. Понкапун руу хоол хүнс болон тоглоом экспортлохоор болж оронд нь гэр ахуйн хэрэгсэл материал зэрэг зүйлсийг авахар болсон. Мөн бас луугийн цусны судлыг тодорхой хэмжээгээр эзэмшихэр болсон гэдгээ болон Пепе гэдэг тэнэг хөлдөө нөхөр хурж ирсэн нь аз боллоо гэсэн сэдвийг хөндөж сүүлд нь Понкапун гэх улсын талаар тиймч сайн мэдэхгүй тул илгээхээр болдог. Илч болж Понкапун руу очих хүнийг нилээн болсны эцэст хоёр ихрийн гуйлтаар хоёр ихэр Такудогийн бэлдсэн хамгаалагч нартай хамт явхаар болж хурал өндөрлөнө. Хурлын дараа Аату надаас өөр хүний гуйлтыг зөвшөөрчихлөө гээд бөөр Такудо Аатугийн чихэнд нь баярлаа үргэлж миний талаар боддогт гэж сэтгэлийн үгээ хэлж гарын барин чи хажууд минь байсан болохоор л би энэ хүртэл ирч чадсан байтал чи надад хэрэгтэй надад уурлахаа болоочтэй тэхүү надад чамаас өөр хүн байхгүй гээл хэлтэл Аату толгоон дотроо Такудог өөртөө дурлцсан сүүн бөгж өгч гэрлэж байгаагаар төсөөлж хайрандаа умбаж уурлахаа бэлдэг. Ийхүү эмрүүд даатгсан хүмүүсийг эмчилдэг газар буюу эмнэлэг бэлэн боллоо. Хоёр ихрийн хамгаалагчаар явуулах нөхдүүд бол хүн болохыг хүсдэг үйлдвэрлэсэн эмчлэгч цэргүүд. Эмчлэгч цэргүүдийн онцлог нь шарах болон өвчнийг эмчлэхээс гадна хамгаалж тулалдаж чадна гинэ. Ингээд эмчлэгч цэргүүдэд хоёр ихрийг болон харь нутгийн соёл иргэншил нөхцөл байдлыг ажиглчаад ирэхийг даатгана. Такудо хоёр ихрийг хамгаалах гэж байгаа учраас шагнал болгож цэргүүдэд Ичиро, Жиро, Сабуру гэсэн нэр өгдөг. Цэргүүд хүн шиг нэртэй болчихлоо гэд бөөн баяр болж сүйд болцоогоод Понкапу руу очицголоо. Хотод ирээд хоёр ихрийн хамгийн түрүүнд уулзахаар төлөвлөсөн хүн болох ажилдаа дарагдж стрессдэж байгаа хотын дарга Антинг гихч элп.
Эхэндээ Майнагурагаас элж өөртөө нь уулзахаар ирсэн гэдгийг мэдэхгүй, уулзна гэж байхгүй. Миний цаг бол алтал гэсэн үг гэж том дуурч байсан ч мэдсэн дээрүүдээ шаал өрхөн болж байгаа юм чи. Даргонтанд тавта мэрэлгээл. Антик эмчлэгч цэргүүд болон хоёр ихрээс их л сэрэмжилсэн боломжлсан харагдана. Хоёр ихэр өөрсдийгөө Майнагурагаас ирсэн ээлбүр эгч дүүс хэмээн танилцуулахад хотын дарга үхэр өөрт нь хэлж байсан Майнагурагийн хаан өөрийн биеэр сургаж байгаа гих ээлбүр эгч дүүсийн талаар санаж өөртөө нь итгэмээргүй том хүмүүс уулзаж байгааг анзаарна. Эмчлэгч цэргүүдийн жиро энд бид нар харь нутгийн соёлыг суралцахаар ирсэн төдий гэж айлтгана. Хотын дарга антикч ажил хэрэгээр биш гэдгийг сонсоод санаа нь амарч манай хэдэд хотоо үзүүлэхээр болно. Яг хотоо үзүүлж байгаа нь нэг талдаа ажилласаа зугтааж байгаа юм л да. Харин нөгөө талд Такуто Ато хоёр маань их л завгүй ажил ихтэй харагдана. Ингээд оройч болж манай хэд хотыг үзэж дуусч өнөөдрийн судалсан мэдсэн зүйлсээ нэгтгэхээр сун. Хотын ард иргэдэн хоол байхгүй, хот руу дайрч байгаа мангасуудаас айсан, имээсэн нэг тиймэрхүү. Мөн хотоос олж авсан попиру гихч өвс. Энэ нь аз жаргалтай мэдрэмж ихээр төрүүлж хийзүүлийг харуулдаг яг л хар тамхи гэж болохоор зүйл. Тэгээд бүр ихэнх улс орнууд хэрэглэхийг хориглосон хориотой орхомол аж. Гэвч энэ хотод хэн нэгэн албаар ургуулж зарж ашиг олж байгаа бололтой. Ингээд маргааш болж луугийн цусны судал байгаа газар ирнэ. Ирээд удаагүй байтал гинэт хотод худалдааны газар ажилуулдаг Веста гихч нөхөр энэ газар попиру өвс сайн ургадаг. Тиймээс бид нарт попиру өвс тарж ургуулвал их мөнгө олно шүү гэсэн санал тавьж нар жаргасны дараа хурж ирэхийг хүсээд яваад өгнө. Ийм зүйл болсны дараа өдөр хотоо үзүүлж хамт явсан хотын даргад хоёр ихэр талархснаа илэрхийлээд сууж байтал нөгөө Виста гихч нөхөр хоёр танхаа нөхдүүд дагуулад ороод ирнэ. Яасан гэсэн өчигдөр нар жаргасны дараа хоёр ихэр очиагүй юм байна л да. Тэгээд тэр өдрийн тавьсан саналынхаа хариуг сонсохоор ирсэн нь ингэн. Вистад Карья шууд л татгалцсан хариугаа хэлж дураараа орж ирээд төвөг удаж байгаа Вистаг эмчлэгч цэргүүдэд даатгахад юу болох нь энэ вэ? Хүний арсыг хуулаад өмсвөл бид нар илүү хүн шиг болж чадна гэж байх шиг. Үнэхээр аимшигтэй. Тэгсэн нөгөө талаас хурдхан шиг алаад өгөөч гэж байдаг за. Ёо. Өөхөө хүн болохыг хүсдэг эмчлэгч цэргүүд ч бараг хүн болцсон юм шүү Арсыг хуулаад өмсчихсэн зогсож байдаг. Иймэр. Хотын дарга антик хөөрхийдөө бүр айсандаа болоод өмдөндөө шийтчихлээ. Тэгсэн нөгөө эмчлэгч цэргүүд ч бид ч гэсэн шээ хүнлэг үйлдэл энтер гэж солиорч өгнө. Ёстой бүтэхгүй. Ийм зүйл болж өнгөрсний дараа Ато боор хотын даргын өмнө хүн алж хүний арсыг хуулж үзүүлсэн гэж. Тэгээд шийтгэл болгож бүгднгээр нь уучлалт гуйсан эсэ бичүүлдэг. За тэгээд судалгааны үр дүн гээд хурал хийхээр болно. Хот руу гинэт хаанаас ч юм сүргээрээ маш олуула гоблин, орк, мөн толгодын аврах биетнэр дайрч байгаа. Энэ чихтэй байвал сүрх нь цаг хугацааны асуудал. Тиймээс цэргийн хүч болгож хэнийг тэднэрт туслуулахаар явуулах талаар хуралдана. Харанхуй эльф нарыг явуулбал барилга, хөдөө аж ахуй ихээхэн нөлөө учруулах учраас худлаа. Гэд эцэст нь сул дор амттаас ч гэсэн хэрэгтэй чадвар хулгайлж авч чадна гэсэн нэрийдэлтэй Атог мортор болон түүний шавнартай хамт явуулахар болно. Гэхдээ Майнагурагийн хамгаалалт болсон Атог явуулчихвал Майнагурагийн хамгаалалт хэцүүдэнэ. Тиймээс Баатар Исраг дуудаж хамгаалалтын гол хүчээ болгохоор болдог. Ингээд асар их өргөл шидийн хүчээр Шин Баатар бүх шавжнарын хатан хаан Исраг амжилттай дуудаж авчирлаа. Исрад юу болсон, яасан хийсэн гэд бүгдийг тайлбарлаж өгнө. Явах дөхөж Ато Такута хоёр нэгнийгээ санах байх даа гээл сүйд болцоогоод эцэст нь явах цаг болж салцгаана.
Ингээд Исрач хамгаалалтын ажилдаа орохоор болж хоёр ихрээр хотоо замшлуулан орчинтойгоо танилцсан. Замдаа гиа бэлтгэлийн хэрэгсэл эвдэж их зарлаг гаргаж байгаа гэх асуудлыг шийдэж Карья Мариатай маш дотн харилцаатай болж бүр аяг тавг бэлгэнд аван хоол хамтдаа эзэцгэн. Орой болж бүх юм өндөрлөж Исра хотын хамгаалтыг зузаатгах талаар судалгаа хийж байхдаа уйлж буй чимээг сонсоод хар дарж уйлж буй Карья дээр очиж юу болсонг сонсно. Хоёр ихэр Исрад ээжийнхээ талаар ярьж өгнө. Ярэг сонссон Исра цаашдаа хоёр ихэртэй хамт унтаж байхаар шийддэг. Дараа өдөр нь Такутод Исра сургууль барихыг санал болгож Такуточ саналыг дэмжинэ. Харин нөгөө Аату тэр хэд ястай бужигнуулж байгаа юм чинь. Хотын дарга Антик хөөрхийдөө Аатугаас их л айсан харагдана. Зэрлэгүүдийг устгаж дуусчаад түр амс хийж байхад Мортер Аатууд хотын хүмүүс чамаас айх байх гэсэн Пепигийн ачаар тэгсэнгүй шүү гэсэн юм ярина. Юу болсон бэ гэвэл Пепи Аатуг 8-aalч шиг гэж хэлснээс болж хүмүүс Аатуг 8-aalч гэд буруугаар ойлгочихж. Нэрээ Аатугийн энд ирсэн гол зорилго болох дайрч ирж буй зэрлэгүүдээс хэрэгтэй чадварууд тулгаалах ажиллагаа тун амжилттай явагдаж байгаа гэнэ. Тэгээд Аату буцаж очихдоо зөндөө олон хэрэгтэй чадваруудтай болоод Такутогоор магтууландаа гэж байтал нэг толгодын аврах биетэн гараад ирнэ. Түүнийг устгахаар Аату хөдөлж Мортер хойноос нь суппортлож харанхуй элементийн нэгжийн хүчийг нэмж эсрэгээр харанхуй бус нэгжийн хүчийг бууруулдаг гэх хар манан үүсгэнэ. Ер нь бол нэг талаараа харагдах орчинг үгүй хийж Аатуг чөлөөтэй хөдлөх нөхцөл үүсгэж байгаа юм л да. Аату ариун сэлмийн урлаг ашиглан ядах юмгүй ялах боловч хачирхалтай нь толгодын аврах биетэнгийн цогц нь алга болоод оронд нь алтан цос гарч ирнэ. Ийм зүйл болсонг Такутод дамжуулахад Такуто чадвараа ашиглан Аатутай холбогдсон зоосыг хараад Аатууд бидний дайсан бол Brave Quetas гэх RPG тоглоом гэж хэлээд удаагүй житгэрийн хааны арим гарч ирлээ. Үзэгдэл солигдож хот дамжин хотуудыг сүйтгэж буй тамшаагч шулам Эрикно гигантэн Савиранагийн дагуул болсон цэргүүдийг хороож гигантэн уулзаагүй удчийг хэмээн гарч ирнэ. Савирана тамшаагч шулам Эрикног чамайг би аль хэдийн 17 удаа алсан атал чи одоо хүртэл яагаад үхээгүй байгаа бэ? Чамд дахин төрөлттэй холбоотой ямар нэгэн хүч байгаа байх нэ гэхэд шулам цогц нарыг ашиглан Саварина руу гинэтхэн дайрна. Гигантэн Саварина хариуд нь шатаан цээрлүүлэх болно хэмээж цогц нарыг бүгдийг шатааж тамшаагч шулам Эрикног таягаараа зоож ална. Ийхүү нийтдээ гигантэн 18 удаа Эрикно гих шулмыг алж байгаа нь инээж. Энд ийм зүйл болж байхад нөгөө талд Такуто зэрлэгүүдийг өөр тоглоомноос гарч ирсэн житгэрийн айрам химээж мөн байсан бол сонгодог RPG тоглоом Brave Quetas сүүлийн босс болох житгэрийн хааныг ялж дэлхийг аврахын тулд баатар болж ант нөхдөдөг адал явдлын аянд гардаг компьютер RPG тоглоомын гэгддэг алдартай тоглоом. Мэдээж би Brave Quetas тоглоомыг өмнө нь тоглож байсан удаатай гээд тоглоомын талаарх мэдээллийг Аатутай хуваалцаж сүүлд нь дайсныг хэрхэн ялах аргыг хэлж өгнө. Удаачгүй Brave Quetas тоглоом дахь житгэрийн хааны доор байдаг дөрвөн ноёны хоёр нь болох мөсөн чулуу галын бурхан гэх хоёр нөхөр гарч ирээд нэг нь зорилгынхаа төлөө гээд харанхуй ойн зүг хөдөлдөг бол нөгөө нь хааныхаа зэрлэгээр хотыг сүрүүлэхээр хот руу дайрдаг. Хот руу дайрах зэрлэгүүд рүү Мортер өнөөгшид хар манангаа үүсгэж зэрлэгүүдийн хөдөлгөөнийг хорж дорой туулна. Харин Аату зэрлэгүүдийг удирдах буй житгэрийн хааны дөрвөн ноёны нэг мөсөн чулуутай тулдахтай зэрэгцсэн хажуугаар нь зэрлэгүүдийг ёстой л хүйс тэмтэрч өгч байна дөө. Тулаан өндөрлөх төхөж мөсөн чулуу өөрийн хамгийн хүчтэй гарцаагүй ондог гих булгаатай чадварыг ашиглаж Аатуг ондог боловч эцэстээ гэхэд Аату мөсөн чулууг ялж гарцаагүй ондог гих чадварыг нь эзэмшинэ. Тэгээд юу болсонг Такуто руу тайлагнах гэтэл Майнагура руу дайсан дайрч байгаа гэсэн мэдээг Аату дуулна.
Харин энэ үед Чөтгөрийн хаан ямар нэгэн зүйлд бэлдэж байх шиг харагдана. Майнагура цэргийн бэлтгэлд орж одоогийн цэргийн хүч болох Исра, Гя болон Гягийн удирдах буй харанхуй эльф нарын дайчид мөн эмчлэгч цэргүүд. Тэгээд сүлд нь Исрагийн төрүүлсэн бяцхан шавьч нар багтана. Такутото эмүрүү тулаанд оролцохгүй хүмүүсийн нүүлгэн шилжүүлэлт дууссаг илтгэн. Үүнтэй зэрэгцсэн Гяч бас хараалтай ойроо нэвтэрсэн дайсны тоо ойролцоогоор 1000. Энэ дотор гоблин, орк зэрэгээс өөр харагдаж үзэгдэж байгаагүй этгээдүүд ч гэсэн харагдсан илтгэдэг. Такуто яг энэ чихт нийслэлийн ойр хавийг хамгаалаа. Үлдсэн дайсныг бид хэд зохицуулчих нь гэд ийм үед хэрэглэх гэж хадгалж байсан Майнагурагийн эзэмших бүхий л шидийн хүчний нөөцийг Такуто Исра руу шижүүлж Исрагийн төвшинг дээд цэгт нь Макс руу тулгана. Дээд түвшинд хүрсэн Исрагийн шинээр олж авсан чадвар нь ховдоглох болон шимэгч хорхой төрүүлэх гэсэн чадварууд. Такуто Исраг олж авсан шин чадвараа ашиглан бүх дайсныг устгаж газартай тэгшил химэн Исрад бүхнийг даатгана. Исрач саналыг хүлээн авч нэгийг ч үлдээлгүй устгаж харуулхаа амлан ингээд дайсныг устгахаар хөдлөлөө. Исра Чөтгөрийн хааны армийн харанхуй цэргүүд болох нөхдүүд рүү бяцхан шавж нарыг явуулж зогтох гихт нь өөрийн биеэр гарч ирээд бүгдийг зүйл дуусгачаад зогсож байтал ийшээ дайрч ирсэн нөхдүүдийн удирдагч болох Чөтгөрийн хааны дөрвөн ноёны нэг галын бурхан Флеймиан гихч гарч ирнэ. Исра хамтрагччин ялагдчихсан. Одоо чиний ээлж гэхэд галын бурхан тэр өвгийн дөрвөн ноёны хамгийн сул дор байна. Тэр надаас хоёр төвшнгөөр доогоор суг нөхөр байсан. Ялагдах нь аргагүй л дээ. Адилхан ялагдана гэж бодож байвал том эндүр шүү хэмээгээд ингээд тулаа эхэлнэ. Одоогийн нөхцөл байдал яг одоо Исра галын бурхан Флеймиантэй тулдаж байгаа. Флеймиантэй тулалдаагүй бяцхан шавж нар хараалт ойгоор эргүүл хийж нэвтэрсэн дайснуудыг устгаж байгаа. Гя болон дайчид нийслэлийн ойролцоо хамгаалтын байрлалд орсон. Харин нүүлгэн шилжүүлсэн харанхуй эльф нарыг эмүрүү хянаж байгаа. Мөн Юмиг яаж мэдхэв гээд эмчлэгч цэргүүдийг бэлэн байдалд байлгаж байгаа гин. Яа галын бурхан Исра хоёрч ширүүн тулаа өрнүүлж байна шүү. Тулаа үргэлжлэж эцэстээ гихэд Исра хүч илүүрхэн ялж Такутото болсон зүйлсийг илтгэж байтал гинэт холбоо тасарч Такутотой холбогдох боломжгүй болохтой зэрэгцээд Такутогийн хажууд байсан хоёр ихэр нэг харсан чин Исрагийн хажууд шилжээд ирсэн байдаг. Юу болоод байгааг ойлгохгүй Исра гаднаас тусламж гуйхыг оролддог боловч харамсалтай нь болдоггүй. Тэгээд хоёр ихрийг өөрийн биеэр авч зүгтаах гэтэл нэг газраа л эргэлдээд байдаг за. Үхсэн байх ёстой Флеймиан манай гурвыг шоолж нэнэ. Исра Флеймианийг яалччгүй л үхсэн байх ёстой доо гэд түүн рүү дайрах боловч довтлогыг нь хаагаад ямар ч нэмэр болдгоо. Харин нөгөө талд Такуто Брев Кветас тоглоомын галын бурхан Флеймианы ивентийг санаана. Галын дөрвөн ноёны нэг Флеймианыг ялсны дараах болдог ивент. Нөгөө талд Исра ивентийн хуулийн дагуу хөдлөх ямар ч боломжгүй болж харин хоёр ихрийн бие нь өөрөө хөдөлж Флеймиан руу ойртоно. Хоёр ихэр маш их айж Исрагаас тусламж хүснэ. Исра хүчлээт чамаагүй хөдлөхийг оролдох боловч удалгүй галын бурхан Флеймиан ивентийн дагуу өөрийгөө дэлбэлж архина. Үзэгдэл хоёр ихрийн өмнө нь үзэсгэлэнтэй сар хараад дараагийн удаа Исра ээжийг дагуулж ирье гэж байсан дурсамжийг харуулад одоо цаг руу шилжинэ. Ивентийн хуулиар 3 тоглогчийн нэг нь заавал үхэж, хоёр хамтрагч нь амьд үлдэн Золиас болсон хамтрагчийн хүчийг өвлөн авах хайж. Тэгээд ивентийн золиосоор Исра сонгогджээ. Хоёр ихэр Исраг ээж хэмээн орилж гаднаас Такуто болон эмчлэгч зэргүүдээс тусламж хүсхийг оролддог боловч ивент одоо хүртэл үргэлжлэж байгаа учраас холбогдож чаддаггүй. Исра ам тавихаасаа өмнө хоёр ихэрт өөрийгөө аврагдахгүй аль хэдийн аврагтаасаа оройтсон гэдгийг болон төрүүлээд явж байгаа ээжийг уучлаарай хэмээж үлдсэн туршлагын оноогоор хаан ширээг залгамжлах скил эзэмшиж түүгээрээ Исра тэр хоёрт өөрийн
өөрийн бүх хүчийг өвлүүлэхээр зүрхээ суглан гаргаж ирээд хоёр ихрээс намайг идээд хүчтэй болж амьд үлдээч гэсэн хуйлтыг гуйгаад удалгүй амь тавьдаг. Харин нөгөө талдаа Аату тэр хэд одоо хүртэл хот руу дайрч ирж буй зэрлэгүүдээс хотыг хамгаалсаар зогсож байх ба тун удалгүй Аату Исраг үгсэн мэдээд боломжгүй юм. Баатар шүү дээ. Майнагурагийн баатар химэн уурлаж маш их хилэгнэн баг зэрэг хяналтаа алдана. Такуточ мөн адил Исраг үгсэнд итгэж өгдөг. Хоёр ихэр Исраг идэж Исрагийн хүчийг өвлөж авсан даруйда Исрагийн өшөөг авахаар дайсны төв рүү чиглээд явна. Үүнийг мэдсэн Такуто Аатутай холбогдож Исра хаан ширээг заламжлахыг ашиглан баатрын шинж чанараа тэр хоёрт өвлүүлсэнг хэлж Аатууд хоёр ихрийг авчруулахыг даатгаж хойноос нь явуулна. Ингээд Кария Чөтгөрийн хааны 4 ноёны нэг болох хадагтай салхи гэгчдэр ирнэ. Харин Мария Чөтгөрийн хааны 4 ноёны нэг газрын механик гэгч нөхөр дээр энэ ертөнц бид хоёрыг үзэн яддаг гэж хэлэн гарч ирнэ. Хадагтай салхи Кария руу дайрах боловч Кария дайралтын маш амархан ницааж гараач хүргэлгүйгээр аимшигтайгаар хороодог бол Марияч мөн адил мартуулах гэсэн скилээ ашиглаж механик гэгч нөхрийн хуйгаа яаж ашигладгийг нь шавар шитнүүдийг яаж тулалдгийг нь гээд бүгдийг нь мартуулж гэл бүгдийг идчихдэг. Үнэхээр аимшигтай. Ийхүү эцэст нь хоёр ихэр сүүлийн босс болох Чөтгөрийн хаан дээр ирлээ. Чөтгөрийн хаан та хоёр намайг гимтээч чадахгүй гээд бишт болон шидийн дайралтыг ницаадаг харанхуун хориг тавьтал хоригийг маш амархан устгachна. Чөтгөрийн хаан устгаж чадах нь зөвхөн баатар шүү дээ. Энэ ертөнцид баатар байдаггүй гэж тохиролцсон доо гинэ. Хараад байх нэ энэ ертөнцид ирэхээс өмнө хэн нэгэнтэй тохиролцсон бололтой. Удалгүй Чөтгөрийн хаан өөрийн жинхэнэ төрхтөө хувирч тоолж барагдахааргүй олон тооны зэвсгийг хоёр ихэр рүү явуулах боловч тэрийг Мария мартуулах скилээ ашиглан ницааж манай хоёр Чөтгөрийн хаантай тулалдаж эхэлнэ. Нилийн тулалдсны эцэст хоёр ихэр Чөтгөрийн хааныг гимтээж шарах өгч чадсан ч харамсалтай нь Чөтгөрийн хаан хүсэл минь оршиж байгаа цагт би үхэхгүй хэмээн өөрийгөө бүрэн эмчлэнэ. Гэхдээ надад ялалтыг хайрлсан тэр бурхны нэр бол гэж дайжгнаж байгаад зөвшөөрлгүй бурхны нэрийг хэлж болохгүй гэсэн дүрмийг зөрчин бурхны дэсгэлээр нэгэн сургуулийн дүрмт хувцастай залуу далуулна. Хоёр ихэр тусламж хүсээгүй байхад гарч ирлээ. Бид хоёрын тулааныг бузралсан гэж залууд уурлаж хоёр тал нэлээд хурцлагдмал байдал үүсчихлээ шүү. Тулаан болохын наагур ашгүй Аату гарцаагүй ондог гих шинээр олж авсан чадвараараа амжиж зогсооно. Гэвч хоёр ихэр зогссонгүй битгий садаа бол гэж Аатутай баг зэрэг маргалддаг. Гэхдээ удалгүй өөрсдийгөө буруу зүйл хийж байгааг ухамсарлаж утгагүй тэмцлээ зогсоож Аатугаас уучлалт гуйдаг. Харин нөгөө залуу хэрэггүй зүйл хийсэнд уучлаарай гэд гүйгээд алгуулна. Ингээд Аату Такутод юу болсонг тайлагнаж удахгүй хоёр ихэртэй хамт очих талаар дуулгана. Такуто энэ ертөнцийг зөвхөн өөрсдийнх нь тоглоомын системийг ашигладаг гэж бодож байсан. Гэвч энэ удаа өөр тоглоомын систем, өөр булхаатай чадвар ашигладаг дайсан гарч ирснээр энэ гэлтгүү өөр зөндөө олон тоглоом янз бүрийн булхаатай чадвар ашиглах аюултай дайсан байгааг анзаарч ирээдүйд илүү боломжтой хөдлөх хэрэгтэйг ойлгоно. Харин нөгөө сургуулийн дүрмт хувцастай залуу өмнөх ертөнцид бурханаас болж үгсэн болохоор хариуд нь бурханаас энэ хөөрхөн охин болон Чөтгөрийн хааныг ганц завчилтаар дийлэх хэмжээний булхаатай чадвар аван энэ ертөнцид иржээ. Тэгээд энэ ертөнцийг аврах гээд үзэхүү химээгээд замдаа гарч байгаа харагдана. Үзэгдэл солигдож яа дахиад сайн уу гэж тамшаагч шулам Эрекно гигантэн Саваринатай дахин таарсан харагдана. Саварина энэ удаа заавал чиний нууцыг илчлэх болно гэдэг бол Эрекноч гэсэн энэ удаа чамайг заавал ялахгүй бол загнуулна. Тийм болохоор өнөөдөр ч гэсэн шоого хаялаа шүү гэж хэлэхдээ зэрэгцсэн үзэгдэл шоо хайж буй дүрс рүү шилжиж 100 гэсэн тоон дээр бууж байгаа харагдана. Тэгсэн гигантэн Саварина үхчихсэн үү яасан юм бол бүү мэд ямар ч
ч хөдөлгөөнгүй болчихсон харагдана. Тамшаагч шулам Эрикино тийм ээ критикал зогчлоо. 19 удаа дөрвийнхаа тохиргоог өөрчлүүлсэн Эрикино миний бие эцэст нь супер хүчтэй болчихлоо. Мастра та харж байна уу? Би чадчихлаа гэснэ. Нэрээ бурхан нэг юм гуйсан юм байна гэд Майнагура гэж хэлээд Шоны бурханы тааллаар болтугай. Шо хэдийг заана тийшэл явна химээгээд Майнагура руу хөдлөж байх шиг харагдана. Харин манай Такуто цаашид янз бүрийн тоглоомын системтэй дайснуудтай тулдаж магадгүй. Энэ удаагийнх шиг байвал дараагийн удаа гарцаагүй арчигдана гэж имэж өөрийгөө Исрагийн үхэлд буруутгаж ууранда шалаа зогтол шалаа сөмөртөл зогчхон. Такуто шалыг цөмлөж чадсандаа итгэж өгөхгүй дахиад шалгахаар мод зохиж үздэл үр дүнд нь модыг юу ч биш мэт амархан тас уулчихлаа. Энэ үед л Такуто өөрийгөө ийм хүчтэй байсан гэдгийг анзаарч хэрвээ эртгэн шалгаж үзсэн бол Исраг өхөхгүй байх боломж байсан юм биш үү хэмээн харамсана. Ингээд Аату нөгөө хэд ирж хурал хийхэр болно. Такуто үнэхээр их уучлаарай. Энэ бүх зүйл миний анхааралгүй байдал бардам зангийн хор уршиг байлаа. Системээс хэмжээсийг давсан ялалтыг би заавал авч Исраг дахин амьлуулах болно хэмээн амлана. Аату хэмжээсийг давсан ялалтад хүрэх нөхцөл маш хүнд. Хэмжээсийг давсан ялалт гэдэг бол товчоор хэлвэл дэлхийг дахин бичих гэсэн үг штэ гэхэд Такуто зүгээрээ асуудалгүй саад болох юм бол бүгдийг алчхад л болно гэд яаралтай үйлдвэрлэлээр асар их галц зэвсэг үйлдвэрлэн гаргаж ирээд зя дэлхийг эзэмцгээе гэж тунхаглана. Тэр орой харахун элбүүд нэг дор цугларч Исраг үрд биш ч гэлээ хэсэг хугацаанд 50 нойрсараа химэн үдэн. Маргааш өдөр нь Такуто өчигдөр бүгдийг айлгчихсан болов уу химэн санаа зовсон байдалтай харагдана. Гэвч хоёр ихэр түүнийг тайвшруулж эцэст нь Такуто бүгдээрээ хамтран хэмжээсийг давсан ялалтад хүрцгээе химэн уриалснаар энэхүү 13 ангиас бүрдсэн мөхлийн соёл иргэншлэр дэлхийг эзэтгэн гэх аним маань дуусч байна. Исраг дахин амьлуулахын тулд манай хэд хэмжээсийг давсан ялалтад хүрэх хэрэгтэй боллоо. Зорьсон зорилготой хүрэхин тулд тэд амаргүй замыг туулах нь гарцаагүй. Мэдээж Такутогийн одоо ч нууц хэвээр байгаа хүч мөн яаралтай үйлдвэрлэлээр бүтээсэн галц зэвсгүүд тус болох л байх. Гэхдээ Майнагура руу ойртож яваа тамшаагч шулам Эрикино сургуулийн дөрөмт хувцастай нууцлаг залуу. Мөн тэр бурхан гихч нь манай талуу эсвэл дайсны талуу хэдэн ч удаа үхээд дахин амьлаж гарч ирдэг Эрикиногийн ард байгаа тэр бурхан түүнийг Майнагура руу явуулж яг яах гэсэн бол гих мэдчлэн маш олон тайлагдаагүй нууцуд байгааг харуул 2 дугаар бүлэг энтер гэж гарч магадгүй юм. Хэрвээ дараагийн бүлэг гарвал та нарын бодлоор юу болох бол комент хэсэгт хамгаа бичээрэй. Мөн энэ анимед 10-аас хэдэн оноо өгөх вэ? Саналаа үлдээгээрэй. Магадгүй үргэлжлэн гарвал дахин уулзъя. Энэ хүртэл надтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Лайк болон subscribe дараа түлээж байгаарай. Дараагийн сонирхолтой анime бичлэгүүдээрээ уулзцгаая. Түр баяртай.